За сайн байцгаана өрхөм сонсогчдоо. Сэхэдэн подкастын одоо ээлжид нэгэн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн зочин маань Монголд одоо ганцхан байдаг Pravilo студийн үүсгэн байгуулагч Батжаргал хүрэлцэн ирсэн байна. Бид бүхний урилгыг хүлээж авсанд баярлалаа. За баярлалаа. Намайг ч суурсан үзэж байгаа бүх хүмүүстээ бас энэ өдрийн мэнд хүргье. За хамгийн ихний асуултыг мэдээж Praviloтой холбоотой юмыг бол асууна. Гэхдээ нөгөө анх яагаад би таны подкастаар өрөх болсон хамгийн түр сонирхол татсан тэр сэдвээс шууд эхэлчихье гэж бодож байна. Тэр маань өөрөө хадаастай бясалгал тий. Тэр хадаастай бясалгалтай холбоотой рилийг үзээд ер нь жоохон тийм итгээд санагдаад. Тэгээд энэ хадаастай бясалгалыг анх та өөрөө яагаад хийхэр болсон бэ? Тэгээд хийхдээ хаана хийжсэн бэ? Тэгээд хийх болсон шалтгааны өдөөс нь тэр түүхээс нь яриагаа эхлэе гэж бодож байна. За би ерөн Балигийн Pravilo студид очиж багшийн сургалтанд сурахаар 25 онд гэсэн үг шин. Өөрөө очиж сурч ирсэн. Тэр хичээлийн нэг хэсэг нь энэ саду бордон дээр одоо тавцсан дээр хийх бясалгал байхгүй юу? Би анх өөрөө тавцсан дээр зогсож байгаа л нэг юм студент нэг юм тавцсан байгаад байна. Юу гэдгийг нь ойлгохгүй. Тэгээд ингээд сонирхож жаал. За энэ юу юм бэ? Хүчээ зогсоод үзэхгүй. Бид нар энийг хийнэ гэх. Эзээ хийнэ гэдэггүй. Тэгээд хамгийн анх зогсож үзээл нэг 30 секунд орчим болсон баг. Ямар мангар нэг юм. Загад байна. Одоо яах гэж ингэж зогсоод би бүр ингээд хүлнэцсэн биш амьсгаа зогсож байгаа байхгүй юу? Миний бол үдчихсэн өвдөлт бол бүр шал ондоо өвдөлт байгаа байхгүй юу? Өдөр амьдралдаа үзээгүй өвдөлт байгаа байхгүй юу? Ойлгохгүй тийм. Тэгээ буучаал за тэгээ үжсэн чинь нэг өдөр хичээл дээр үрээд ирсэн чинь манай багш за өнөөдөр яг энэ бясалгал орноо гэх. Би ихтэй дотор бол амар айжсэн. Тэгээ би нэг ингээд өөрийгөө айх тусам тийш шидээ сурцсан дуу нэг надад тийм нэг дадал байсан байхгүй юу? Яг хиймэргүй санагддаал байвал би бүр албаар энийг хийх юм байна гэж боддог юм шиг. Тэнгүүтээ яг өөрийгөө нэг юм зоригжуулах гэж оролдож байгаа санаа. Боостой гаднаа бололт гэж хэлээд байгаа байхгүй. Айгүй ашгүйтэй баг өнөөдөр л юм байна. Тэгэд би энэ бясалгал дээр өөрийнхөө амьдралыг ахин туулсан юм байхгүй. Би одоо юу гэдгийг одоо энэнийг ингээ ярингууд миний амьдрал буцаад ирчихтэй хөндөгдөн л дөө. Бясалгалын хувьд миний хардаг байсан ертөнцийг бүр оронгоор нь эргүүлсэн бясалгал. Жишээ нь миний ингээд яагаад өнөөдөр би ертөнцийг ингээ хардаг болсон юм? Энэ байранд яаж яваад ирсэн? Бачаргал гэдэг хүн ер нь хин? Тэгээ эндээс юу хүсээ яваад байгаа? Гэсэн энэ бүхний хариултыг би тэр дээрээс өөрөө олжсон байхгүй юу? Юу гэдгийг детальчлаад яриул айгүй их юм байна. Жишээ нь бачаргал гэдэг хүн одоо энэ айгүй эмзэг сэдв. Би ер нь энэ дотор байгаа эмзэг юмнуудыгаа ярихад одоо ичихгүй болж хувирах хэмжээний намайг болгож хувирсан бясалгалын төрлөө байхгүй юу? Би анх энэ тавцан дээр гарч зогссноос хойш одоо юу гэдгийг нэг л их бие дээр л өвдөд исэн ерөөсөл миний хөл өвдөд байгаа юм уу гэхээр яг биш юм шиг дотор ирэхтэн юм шиг ингээл хоолоо боож аваал бүр ингээд татах гээд байгаа байхгүй гарч татах гал нүүрч чимчгнээд би гараа өдөртөж байгаа байлаа. Тэгэл ерөөсө болохгүй байна л гэдэгтэйгээ үзэлцээд байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө яг буугаад өчөж чадахгүй. Тэгээ яагаад чи нэг моментод л манай багш надад гоцглаа чи яах гэж ингэж төвчээд байгаа юм. Чи энэ бүгдийг яг юуны төлөө төвчтий гэнэ. Яагаад чи би тэр үед амар их төвччихсэн л харсан. Тэгээ яг тэр моментод миний одоо юу гэдгийг хүүхэд наснаас эхлээл миний төвчиж явсан эсвэл өөрөөсөө өөр дүрийг эсгэж амьдрсан бүх моментууд яг ингэ зүгээр амьдралын ингээл зургт үзэж байгаа юм шиг. Би нэг 12 3 настай л хүүхэд ингээд миний яг нүдний урд зогсчоод ингээд доош хараа байлаад байгаа байхгүй юу. Тэгээ би юу яагаад энэ хөвгт байлаад байгаа ерөөсөй ойлгохгүй. Тэгээ яг харсан чинь арталт нь манай байшин. Тэгээ тэр хүүхэд нүдээ одоо ингээд толгой доошо тонгоцсон байж дээш өндийхэд би өөрийгөө харж тааж байгаа байхгүй юу. Тэгэл энээс хойш би ерөөсөй баг 35 одоо 30 минут бясалгаж байгаа 25 минут баг уйлцсан баг. Тэгэл тэрнээс хойш миний амьдралын би өөрөөсөө холдоод өөр дүр төрхийг бүтээнгээ тэр болгоныгоо тийм биш юм шиг өөртөө итгүүлж явсан миний амьдралын хамгийн эмзэг зэгүүдээр би ахиж амьдрах гэж байгаа байхгүй тоглогдож. Гэтэ тэндээс юу ойлгож харж байгаа гэхээр энэ одоо бид нэг травмач гэж ярьдаг шүү дээ. Энэ бүгд ихтэй надад тусалсан уу гээл тийм миний матер ертөнцид
тодорхой хэмжээний амжилтыг үзүүлж байна. Хичээснээр нэг ямар нэгэн өөрийнхөө энэ нийгэмд олгож авах гэсэн байр сууриа олж авч байна те. Бас үгүйсгэж болохгүй энэ хэрэгтэй байсан уу гэл тийм. Гэтэ тэр хэмжээгээр олж авч байгаа шиг бас миний нэг хэсгийг аваа авцсан байхгүй юу. Аваа авцсан ч яг би өөрийгөө тэрийг өөрчилсөн байхгүй юу. Тэгэл нэг за 14 наснаас хойш за тэгэл 10 жил их сургууль ахаад тэр үед болж исэн бүхэл миний амьдралын хэцүү моментыг би ахаад ингээд туулж явж байхдаа тэр үеэрээ туулагдаагүй зүхцэн мэдэрчээсэн юм байж мэдрээгүй юм шиг царайлсан тэр мэдрэмжүүдээр ахиж туулаа гарахдаа за би хин гэдэг дүр төрхийг цаашаага ингээд өөрийнхөө гол цөм болгож явах юм. Энэ юу хүсдэг хүн байсан гэдгийг л олж авсан байхгүй. Тэгээ би тэрнээс хойш ахиж одоо юу гэдгийг гэр бүлийн хүрээлэлд ажил дээрээ ер нь бүгдийн төлөө одоо хин нэгэн төлөө зөвшөөрөгдөөл гоё хүн болж харагдах гал амар хичээгээл за тэгээд юу гэдгийг нэг л юм өөрийгөө сул дураар харуулах гэж хэцүү шít харуулах хүн дээ. Тэр бүгдийг ингээд нуугаад байгаа мөртлөө өөрөө дотроо бүр амар эмзэг хүн бохгүй би бүр байдлаар эмзэг хүн. Тэрийг эмзэг ингэж нуух гэж муухай зүйл гэж боддог гэсэн болж авч энэ миний харин хамгийн гол зүйл байсан юм байна шүү дээ. Би л энийг өгөөсгөж амьдэрсэн болохоос биш. Тэгээ би тэндээс хойш яг боддоор амьдрал гэж хэлсэн юм баггүй юу. Тэгээ би энэ бяцлаглаа тэрнээс хойш юу гэдгийг өөрийн гэсэн хувийн тавцантай болоод за би энэ бяцлал дээр хүчээсэн юм бол би ахаад өгөх ёстой юм байна гэдэг ойлгосон баггүй юу. Тэгээ энэ бяцлаглаа дараалал 21 хоног тухайн үед хийжсэн. Тэг болгон дээр ингээд яг л юм за байцаалаа гэхэд нэг давхаргаараа хуулгаж байгаа байхгүй би өөрөө дотроо хуулгаж байгаа байхгүй. Тэгээд ирэхэд бид нар ер нь бүгд л тийм дотроо айгүй сайхан хүмүүс. Яг юм цагаан цаас шиг. Тэгээ энэ бүх байцааг ингээл юм уу тэр давхарга болгоныг хуулахад нэг л зүйл дээр очиж гацаадаг байхгүй. Ерөөсө хайр юм байна. Бүгд л юм сэтгэл дүүрэн бүр 100% гэж бодвол тийнээс илүү бараг дүүрэн хэмжээний хайраар дүүрэн хүмүүс гэж байгаа л энийгээл анзаархаа болчихсон юм байна. Тэгээ тэр хуулагцаар байгаа төгсгөлд нь тэр газар очиж байгаа байхгүй. Тэгээ энийг хайр гэдэг зүйлээр дамжуулаад харангууд бүх зүйл нэг тийм ч муухай биш. Муухай аж болно. Гэтэ тэрийг нэг тийм хорсож хүлээж авахгүй болох байхгүй. Бидэд энэ бяцлаглыгаа тэр монголчуудаа ч юм уу тий хийгээсээ ягаад гэхээр бид нар нэг Америк дотгошоо хүмүүс байхгүй. Бид нар чи яг Аз гэхээр бас нэг Азуудаас жоохон өөр шин. Яг Европ гэх юм Европ бүр биш. Тэ нэг юм универсал дундын нэг шин чанартай. Тэгээд одоо тэр бяцлаглаа л хүмүүс нэг миний энэ туулсныг бас хин нэгэн туулаад өөрийгөө хардгууг харчих чинь билүү анзаарчих чинь билүү гэж бодоол явуулаа. Одоо тэгээд зарим нэгээр анзаарчдаг л байдаг. Та яг одоо байр түрээслэгээр хайж байгаа бол надад тань тавих нэг гой санал байна. Бидэнтэй хамтран ажилладаг мэргэжлийн хөрөнгө оруулалтын компани BGM Asset Management түрээсийн орон сууцны стандартыг шинэ төвшөнд гаргаж байна. Аавал дүүргийн ийм артыг та бүхэн мэдэн дээ. Тэгвэл яг баруун талд нь байрлах бизнес зэрэглэлийн Alpha Zone хотгонд 2-4 өрөөний сонголттой цоо шинэ байрнууд түрээслүүлж байна. Хамгийн гоё нь халбас сэрэнээс эхлээд тогоо шанаг гэд авахын бүх хэрэгсэл бэлэн бүрэн тавилгатай. Та зүгээр л чемоданаа аваад ирэхэд нүүж ороход бэлэн гэсэн. Амьдрах орчиндөө бодит өөрчлөлт хийхийг хүсэж байвал BGM Real Estate Facebook хуудасаар зочлон илүү дэлгэнгүй мэдээлэл аваарай. Таны дараагийн хаяг Alpha Zone. Тэгэхээр 2025 он гэхээр жилийн өмнө л шүү дээ, тий? Ер нь тийм 24 оны гэсэн. 24 он 2 жилийн өмнө тий. Тийм би яг 24 оны 7 сард энд багшийн сургалтанд энэ Правилогийнхаа сургалтанд очиж ирсэн. Ер нь хамгийн их тэр нөгөө сургалтанд суух болсон шалтгаан юу байсан бэ одоо тэгээд зүгээр сууж байгаа л за би багш олноо гэд ингээд балиг зориог байлгүй дээ тий. Харин тийм би гэхдээ энийг нөгөө 24 онд л эхэлсэн гэж боддог гэсэн миний амьдрал ерөөсөө бүр айл дээр үед эхэлсэн байсан юм бэл. Одоо энэ явах шалтгаан чинь ингээд бүр айл дээр үйсэн ингээд шатаараа тавигдчихсэн юм байл л дээ. Зэн яг тухайн үед болохоор миний амьдралын ер нь л одоо гэр бүл ч гэдэг юм уу ажил төрөл найз нөхөд эрүүл мэнд за ер нь бүхэл талаасаа ер нь миний амьдрал нэг юм утгагүй санагдчихсан байна надад. Бүх зүйлийн утга алдагдаад ирэх үед гэхдээ тэр айгүй хэцүү үеэс мөртлөө амар их тусалсан надад. Миний амьдралын бас нэг юм чухал момент. Тэгээ би яг тухайн үед нөгөө өөрийнхөө дотны нэг бас алдаад. Яг хоо би
20 онд өөрийнхөө нэг юм баг тал шиг хүнийг алдаад. Тэгээд тэрийг өөрөөсөө нуугаал уучраа болохгүй бясалгал хийгээл явж исэн тухай үеэс эхлэв. Тэгээд эдийн засгийн бүхэл талаас дайрсан даа над руу. Яг би л одоо дайрсан гэж ярьж байгаа болохоос бүхэл талаар намайг ишээл зүтгүүлж шахсан юм шиг тий. Тэгж явж байгаад би 24 онд яг миний амьдрал дахиад тийм нэг момент ирсэн байхгүй. Би бас дахиад нэг дотны хүний алдаад. Тэр болгондоо энэ нөгөө зүйлийг нэг юм амьдрал гэдэг энэ яг материал энэ ертөнцийн амьдрал ингээд цаг хугацаатай хизээ нэгэн цагт дуусна хизээ дуусах юм мэдэхгүй. Гэтэ ялмарч байсан л энэ амьдрал бүр ямарч баталгаагүй юм байна. Нэг өдөр ингээд дуусч байгаа моментийг би айгүй харж байгаа байхгүй. Боддоор яг хүн сонсдог гэхдээ биеэр эдсэрээ туулна гэдэг бол шал өөр мэдрэмж. Тэгээ би бодож үзсэн. За миний амьдрал ч гэсэн ингээд дуусах юм байна. Гэтэ би тэр үед яг үнэхээр дотны үнэ алдчихад орилох гээд орилчихдаггүй байхгүй. Уйлгаа уйлждаг. Бүр ингээд яг багалцуурдагчдаг шүү бид нэр. Тэгээ би өөрийнхөө яг тэр үеэс ахаад амьдралаа бодох надад нэг момент ирсэн байхгүй. Тэгсэн чинь яг тийм л амьдраад байгаа шиг амьдраад. Тэгэд ямар ч ханамж одоо би нөгөө баярлж чадхаа болцсон нэг юм гунж чадхаа байсан. Хүн чинь ядаж баярлдаг эсвэл өөлдөг байх айгүй гоё байхгүй. Тийм мэдрэмж сэтгэл хөдлөл гэдэг айгүй хэцүү болцсон. Тэгэл яг ганцаардл гэдэг зүйлтэй бас айгүй нөмрөгдсөн л байсан юм байна л та. За тэгээ ахаа бодолд орж сууж байхдаа нэг юм ойлгохгүй. Би ихтэй энэ нэг муухай юм заахаа нэг юм өөрөөсөө өшөө авч байгаа юм шиг зүйлээс хэлж байгаа байхгүй. Миний амьдрал хизээ дуусах нь ойлгомжгүй юм байна. Маргааш дуусах юм байна. Тэгвэл би энэ өнгөрсөн одоо ирээдүйд ирж байгаа цаг хугацааг өнгөрсөн шиг л амьдрахгүй юм байна. Энэ миний хамгийн том дэлгүүр байхгүй. Тэгвэл би яах ёстой юм. Тэгвэл би энэ өдийг хүртэл бодож явж ирсэн зүйлийнхаа эсрэг хийнэ. Юу байх юм бэ? Ямар ч байсан л эсрэг хийнэ гэж бодож исэн. Би өөрөө санамсаргүй инстаграмаар правилаг олж харж исэн. Би яг тухайн үед бас нэлээд олон жил 2007 оноос хойш фитнес центр ирчихлээ. Өөрөө тамирчин байж үзээл гимтэж бэртэл тэгэл тэрнийхээ учрыг олох гэж явж байгаа л энэ бие организм тэгээ дараа нь бясалгал хийж үзээл ер нь юм жоохон зах цухаасан жоохон юм өөр дээр гадралдаг болоод байжсан байхгүй. Тэгэд энийг харангуйтай энэ нөхдүүднийг л ганцхан бие дээр ажиллах гээд байна. Миний харж байгаа сонголт байгаа даа, баланс байгаа даа, булчинг бас ажилуулад байна. Тэгэнгүүтээ нөхөн сэргэлт хийж болох юм байна. Тэ дээрээс нь миний ойлгохгүй яг гүнийг харж чадахгүй байгаа нэг газар байгаа байхгүй. Нэг л юм хийгээд байна. Дотор л нэг юм болоод байна. Юу болоод байгаа ойлгохгүй. Тэгээд тийшээ явах гээд асууж өрөөд явжсэн аа. Ахаал нөгөө тарих орж ирэл болж байгаа. Үгүй чи бас хөөрхөн үнтэй юм биш үү? Тэгэл өөрөө зардал мардлаад авах юм биш үү? Амьдрах зардлаад байгаа. Тэр нилээн мөнгө болох юм биш үү? Тэгээд чи очиод юу ч хийх гээд байгаа юм. Тэнгүүд юусэн энд эсрэг талаас нэг л ажиллаад байгаа байхгүй. Хүчийг явъя гэжсэн шүү дээ. Тэгэл тархич орж ирэл баахан шалтгаан л яриад эхэллээ шүү дээ. Чи ахаал нөгөө хамгийн зөв хувилбараа, хамгийн эрсдэлгүй хувилбараа хайгаад эхэлж шүү дээ. Тэг би бодсон чи яг нөгөө нэг өмнөх хийжсэн дадлаараа явах юм бол би яг болох гээд байгаа юм баггүй юу. Тэг би тэрийг харж байгаа юу л болов ямар ч л байсан би амьдралдаа тэгж бодож үхлээ гэж бодоход би хамгийн их багаар харамсах үйлдэлүүдийг л хийж амьдрах юм байна. Нөгөө өөрийгөө юм өөрчлөх гэдэг шүү дээ. Тэгэнгүүтээ би тэгэл үсрээл нэг хэдхэн төгрөний л өрөнд л орох юм шүү дээ. Миний мөнгө хүрхгүйс л тухай. Тэг энэ нэгс миний амьдрал нэг сүрт юм болохгүй юм ба шүү дээ. Би явна нэг талдаа би өөрийгөө юм далаа гэж бодвол тийш хаях гэж байгаа юм баггүй чи сэлж чадвал чадахгүй байл үхий гэж юм шиг тийм нэг тийм юм хоёр шууд хязгаарлал аваач гэж хэлж байгаа байхгүй. Тийм тэгэл явж исэн тэр маань айгу бас одоо бодоход өвдөлтөө юм шиг тэгээ юмнаас зугцсан юм шиг өөрийгөө эсрэг талаас нь тэгвэл би чамайг алаад өгье гэж байгаа юм шиг санагдаж байгаа мөртлөө айгу зөв шийдвэр байсан гэж одоо боддоо шүү дээ. Тэгэд зарим талаас айгу муухай миний сэтгэл зүйдээр өрнжсэн бүх зүйлэр өсөд намайг угаасаа л тийшээ чиглүүлсэн юм биш үү дээ гэж. Гэхдээ хэлж мэдэхгүй хаяа тийм мэдрэмж орж ирдэг. Одоо тэгэд очсон чинь төсөөлж исэн шиг байсан уу? Төсөөлж яснаас анхны тэр мэдрэмж яаж өөрчлөгдсөн бэ? Би нөгөө айгүй сони амьдарч исэн хүн байж таарсан. Би ямар нэгэн мэдрэмж ирэхэд тэргээ шууд дартаж чийдэг юм байсан байхгүй. Гэхдээ би ийм зоригтой чи байж шууд тэр мэдрэмжийг дартаг. Өөрийнхөө дотор нэг ингмээр явна гэсэн нэг хүсэлж орж ирэнгүүт нь зааж би доржийн тухай доржид одоо сайн харагдах хэрэгтэй байна. Гэхдээ би ажил дээр амжилттай байх хэрэгтэй байна.
За байж би бусдад юм хүндлэгдэхийг хүсэж штэ. Чи байж л та гэх. Ерөөсө өөрийнхөө дуурсан болгоныг өөрийгөө юм гүн нөхрөө хийжсэн байхгүй. Би тийм гэдгийг анзарч мэдээ. Тэгээ тэрийгээ би яаж хийдэм бэ гэсэн чи хамгийн гол дэлгүүр нь минийх гаднаа зүг зүгээр юм шиг царайлаа дотроо амар төвчдөг юм байсан байхгүй. Тэсэн мөртлөө дотроо бүр баллаар имзэг. Тэгээ тэрийгээ би хаана хараад байгаа гэхээр наа тэгээд одоо ингээд прайлот ч ганцхан тийм биеийн тухай хичээл бүр сонголт яг үнэндээ ерөөсөө биш байхгүй. Тэр тухайн болж байгаа процесстэй тэмцэлдэж яваа хүн байхгүй. Тэрүүндээ уусан явж чадахгүй хүн байхгүй. Тэгээд эсвэл тэр болж байгаа процессыг өөртөө уусгах гэдэг юм байхгүй. Тэгээд би тэмцэлдэж өөрийгөө өвтөж явахдаа анзаарчихсан. Оо би энд суллах юм бол өвдөхгүй юм биш үү? Би энэ процессд итгэх хэрэгтэй юм байна. Би түүнтэй тэмцэлдэхгүй байж одоо ингээд таталтаад байгаа мэдрэмжинд барих гэж хичээхгүй тэнд ялагдах үедээ илүү сунаад илүү үр дүнтэй илүү хүчтэй болоод байгаа юм шүү дээ. Одоо дотоод өнцгөөсөө тий. Тэрнээсгүй би өвдчин, шаналчин, гомдчин гэж бодохоор улам төвчээд тийгээд улам өөрийгөө муу нөхцөл байдалд аваачаад байгаа юм шин. Гэдгийг би махуудаараа ойлгогдож байгаа байхгүй. Тэгээ би эхний нэг эдийн хичээлтэн дээрээ би тэр тасгаал, сунхгаал, үзээлийн тэмцэлтэл тэг чадахгүй байгаагаа хараад тэнгүүдээ би нэг өдөр ингээ хичээлийнхэн дараа өөрөө бодолд орж сууж явж байгаа. Би юу яхаар энэ тасаад ингээд нэг сунж тэмцэл одоо ингээд түүн дээр ингэж ажиллах гээд байгаа юм. Одоо нөгөө нэг яг анх ирсэн бодол шигэ бодож байгаа. Тэгвэл би энэ нөхөртөө тэмцэлтэд өөртөө одоо тасгая. Тэгэд нэг очсон чинь одоо манай роллертаа таталт гэж хэлдэг. Хүний уртлын булчингуудыг сонгох зорилттой. Тэг ингээд зүрх өндөртэй айгуу гоё ажилладаг. Тим татал руу ороход би яг тим өдөр гэдэг мдээгүй очсон чинь. За иймэр орно. Би багштай тэгэхгүй багш би ерөөсөө энд ингээд тасан зохицогдож чадахгүй байна. Дүү би тасан зохицох гэж дандаа хичээгээдсэн бол одоо би тэгвэл энэ нөхрийг өөртөө уусгана. Хөө тэгвэл яг гоё таталтай юм чам байна. Тэг би тэмтэй тэмцэлсэн байхгүй өөрөөгөө. Би ялагдъя гэж ялагдаагүй би бүр тэмцэлдээд ялагдсан байхгүй өөртөөгөө. Тэгээ нөгөө нэг би гэдэг зүйл чинь биднэрт бие давна гэж эзэж байхгүй ч тэр биеийн өвдөлтийг. Өөрөө тэрийг үүсгээд ахаар чинь хизээч ялж чаддгүй юм байл л дээ. Яг гаднаас үүсвэл бас нэг өөрөө ч магадгүй. Тэгэнгүүт би нөгөө татаад байгаа зүйлийн эсрэг өөрөө хөдлөөд эхэлж байгаа юм зэн. Тэгээ бүх жирээ тэмцэлтэй сүултээ ядраад, цуцаад, өвдөөд тэгээ болохтой за болио ахаа гэдэг шиг өөрөө өөртөө бууж өгч байгаа байхгүй. Тэгээ бууж өгсөний дараа бүр ямар гоё юм чөлөөтэй хөнгөн мэдрэмж авсан бүр айгуу гоё тайван санагдсан. Тэгээ би бодож явахдаа л гэж за энэ л миний амьдралыг хардаг, үздэг одоо ингээд дадсан зүйл байсан юм байна. Би эсрэгээрээ одоо юу гэдгийг тайван байх гэж чадахгүй байгаа. Тэнгүүд хүлээн зөвшөөрөх гэж чадахгүй байгаа. Тэгвэл би тэмцэлдээд ирэхээр хүссэн үсээгүй өөрийгөө сонгоод энд ялагдах юм байна. Ялагдж байгаа нэг талдаа өөрийгөө тэр зүйлийг хүлээн зөвшөөрсөн байхгүй юу? Ялангуяа нэг юм эрэгтэй хүүснийхэнд нэг юм нэг альфа байх гал тэмцэлт гэсэн нэг юм юу байдаг шнэ нэг юм характер өвгөн байгалаа. Тэр маань л орж ирсэн тэгээд ялагдсан да. Тэгэл амар ариун ялагдaltaй байсан гэж бодсон. Одоо яг Правло гэд ярихаар хоёлаа болохоор сая нөгөө сонголт Монголт гэдэг ерөнхий байдлаар нэг хүмүүст ойлголт өгчлөө шүү дээ. Ямар ч биеийг бас сонгох юм байна гэх. Одоо мэдхгүй хүмүүст зориулаад та ингээд тайлбарлавал ер нь энэ маань өөрөө хаанаас гаралтай юм. Тэгээд яг яг сэтгэл зүйн мэдээж ажиллах юм байна. Гэхдээ бие махбодоор нь дамжуулаад тухайн хүний өөрөөсөө нөгөө олон жил өөртөө амьдраад яваад байна гэж бодож байгаа боловч нэг шин юм нээгт нь туслах гэдэг шүү дээ тий. Тэгэхээр та нэг Правлогийн тайлбарлаач зүгээр практик дээр яаж хийдэг зүйл яанаас гаралтай? За Правло бол Оросоос гаралтай гэж үздэг. Үүсээд 1000 гаруй жил болж байгаа. Сүүлийн нэг 2000 оноос хойш за 2020 оноос хойш ковидын дараа бүхэл юм хийлинг хийдэг. Өөрөөрөлгөө өнгийн ийм нөхцөл байдлууд хүмүүст үсээд илүү хөгжиж явж байгаа ийм урсгал. Правлогийн хувьд тодорхой хэмжээний одоо төхөөрөмж ашигладаг. Тэр нь алтан огтлцол гэдэг ойлголтын тэр сурлагддаг буюу бидний хамгийн идеал харьцаа руу сунгаж татж байгаа юм харахад бол зүгээр юм сонголтын төхөөрөмж. Гэхдээ Правло ер нь тэр чигтээ эрх чөлөөний тухай ойлголт. Түүнд ялагдах урлагийн тухай ойлголт байхгүй. Жишээ нь хүн Правлогоор хичээлснээр яг бид нар энийг нөгөө ойлгомжтой байх үднээс бие болон сэтгэл зүгөөж хувааж ирдэг. Тэрнээсгүй бол энэ яг нэг зүйл байгаа байхгүй. Нэг л юмны нэг бүл юмны л нэг юм талууд нь байгаа байхгүй. Тэгэд хамгийн гол нь өөрөөр нь өөрт нь өөрийг нь таниулаад тэндээс яаж ажиллах арга барилын өөрийнх нь арга барилыг олуулангаа тэн дээр оршин байж чадах юм дүүл. Жишээ нь бие организмын тухайн хүн
За бид нэг одоо юу гэдгийг ийм хөдөлгөөний хэм маягуудын цогцлбор гэж бодъё л та хэдэн мянгаар хөдөлдөг. Тэгвэл тэр тийм бүр ийм өнцөггүй градусгүй өөрийн гэсэн ийм харагдахад ойлгомжгүй хөдөлгөөн гэсэн тархич ойлгож авахгүй ийм эрхчлөө хөдөлгөөн байхгүй. Айгүй сул чөлөөтэй хөдөлгөөн тэр хэмжээгээр сэтгэлд бас тийм сул чөлөөтэй хандах хандлага байхгүй. Нийтдээ тухайн хүний биеийн хөдөлгөөн далаац нэмэгдэж байгаа шиг сэтгэл зүйн далаац нэмэгдэнэ. Гэхдээ за бүр детальчлаад ойлгомжтойгоор ярих юм бол тухайн хүний нийт биеийн хөдөлгөөн шин чанар сайжрах юм байна. Үеинүүдийн далаац нэмэгдэх юм байна. Нийт биений маань уян аримхай шин чанар нэмэгдэх юм байна. Хамгийн гол нь тухайн хүний бие булчингуудын хувьд одоо уртлын булчин, артлын булчин гэдэг ч юм уу, баруун талын зүүн талын гэдэг ч юм уу. Энэ булчингууд хоорондоо татах хүчний хувьд, уртын хувьд тэнцвэржиж ирэх юм байна. Ер нь хамгийн чухал юм тэнцвэрт байдал байгаа байхгүй. Тэгээ тэнцвэржиж ирснээрээ хүн ачааллыг үүрэхдээ бие маань хөдөлгөдөг гэсэн үг шүү дээ. Тэгээ ямар нэгэн ачааллыг үүрэхдээ бие маань юм цогц ажиллах юм байна. Гар нь гараараа хөлний хөлөөрөндөө тийм тусдаа биш. Тэгээд эрэхтэй хүн ганцхан гар сунж хахад хөл цавьд одоо юу гэдгийг ташаа тэр хэсэг ч гэсэн оролцож байгааг анзаардаг байхгүй. Тэгээ энэ юусоо нэг цул зүйл юм байна. Тэгээ бидний нөгөө биеэр нь дамжигдаад ирэхээр хүн амар сайн ойлгомжтойгоор ойлгодог. Одоо жишээ нь сэтгэл зүйн тухай юм бичсэн байж л идэг. Хэрэгтэй хүндээ хэрэгтэй заримдаа хэрэг болдгоо гэвэл тийм. Гэхдээ нэг хэд юм хоног ажиллаад мартагдчихдаг. Яг энэ биеэр эдсэрээ туулна гэдэг шалгондоо. Тэнгүүд хүн нөгөө сэтгэл зүй дээрээ үүсээд байгаа зүйл дээр бие дээрээ тухгүй байдал үүсэж байгаа, сэтгэл зүй дээр тухгүй байдал үүсэж байгаа. Тарих маань яг ийм хариу хамгаалтын системүүдийг ажиллах гэдэг байхгүй. Одоо болохгүй юм байна. Боли, зүхтий, эсвэл файти, тэмцэлтий, эсвэл одоо юу гэдгийг тийм биш юм шигээр гүрийж гаднаа зүгээр бай гэдэг юм. Тэнгүүд биед нь жоохон тухгүй байдлыг үүсгэнгүүд тарих яг ажиллаа гэдэг хэрэг энэ сэтгэл зүйдээ яг тиймэрхүү гэсэн үг байхгүй юм ба. Тийм байх магадлал нь өдр байхгүй. Яг тэр энэ чинь цаана өдөрж байгаа нэг л юм ажиллаж байгаа шүү дээ. Тэгээд тухайн хүнийг одоо бид нэг би өөрөө тийм хүн байхгүй. За чи нэг тэгчээрээ ингэчээрээ гэдэг аюу гой зөвлөгөө өнгөд бас өөртөө наадаггүй юм байхгүй. Л ойлгож байгаа нөө. Тийм л гэдэг болохоос ерөөсөө өөрийнхөө амьдралд хэрэгжүүлдэг. Тэгэхээр яг тэр өөрийнхөө амьдралд хэрэгжүүлэх гэдэг зүйлийг өөрөө хүн таньж мэдгээр аюу гой хүлээж авдаг байхгүй. Тэгээд энийг нь би болон сэтгэл зүг нөөртөн таниулангаа өөрөөр нь илаашруулах гэж байгаа юм процесс байхгүй. Яг хүн бүхний хувьд жоохон ондоо хурдтайгаар явдаг өөрийн онцлог төрлийн таталтууд руу ордог. Тэр болгоныг одоо хөтөж багш төлөвлөнгөө тухайн хүнд өөрөө өөрт нь туслахад нь гайд багш тусалж байгаа. Тэрнээсгүй бид нар хүний гэдэг юм биш. Тэр хүн өөрөө өөрийгөө энэ төхөөрөмжний тусламжтай багшийн тусламжтай гэдэг гэж байгаа. Ийм л процесс юм. Одоо ингээд дөнгөж хийж байгаа хүм би өөрөө бас тань дээр очиж нэг төрч үзсэн шүү дээ. Тэгэнгүүт эхний оролтон дээр зүгээр ийм бодол төрсөн л дөө. Жишээ нь татуулж гэж бодъё тийм. Тэгэхээр одоо уртлын хэсгийг нарын хэсгийн булчингаа ингээд таны зааварчлаатай ингээд татуулж гэж бод. Тэнгүүд таны хэлж байгаа шиг та бол өөрөө тэр нэг ариун ялагдлыг хүлээсэн гэдэг чинь шүү дээ. Тэнцэж. Татчихна гэдэг чинь энэ өөрөө болио гэтэл нэг бос хүч юм мэдрэгж байгаа шүү дээ. Эсрэг юм чи. За одоо яг өвдөж эхэлж ш одоо зогсоё гэдэг ингээд заа зогслоо. Тэнгүүд хүн зүгээр өөртөө буугаад өгчлөө шүү дээ тийм. Одоо нэг эцсийн дахиад 5 минут тэсэх боломж байсан чи хүн 2 минут дээр тарих нь амар тийм залах уу. За ер нь өвдөд ах шиг байна. Төвчээ боли гингүүтээ ингээд буугаад өгчөөд байвлээ яах вэ гэдэг бодол ирсэн байхгүй. Та бол жишээ нь ингээд эцсийн хүртэл явж байгаад бүр ингээд шантсан тасраад болио гэдэг ингээд болоод тэгээ боддороо нэг тийм мэдрэмжийг өөр дээрээ таних процесс нэг шинэ юм өөрөөсөө нээж илрүүлсэн байна шүү дээ. Тэгвэл тань дээр одоо очиж байгаа хүмүүсээс тиймэрхүү зүйлээр нь ажиглагддаг бол тэрийг та яаж юм хэдэн удааг оролтон дээр ч юм ингээд зас залруулад ингээд явах хүмүүс ингээд амар залах. За одоо болцоо бали гэж болчихоор чи таны хүсэж байгаа шиг тэр өгөх гээд мэдрүүлээд байгаа шиг зүйлийг авахгүй юм шүү гэдэг бодол төрсөн байхгүй. За нэгт ерөнхийдөө хүний биеийг шууд одоо миний хэлж байгаа шиг гэдэг татах манайх бас хийдэг. Тэрнээс өмнө ерөнхийдөө тухайн хүний биеийг халаана, эхлээд гарын хөлийн ажиллана гэдэг ч юм уу. Ерөн сунгалтыг хийхдээ бид нэр тухайн хүний мэдрэмжэн дээр тулгуурлаж хийж байгаа шүү дээ. Огт тийм миний хүсэл зоригоор татагдаад байгаа юм биш. Дээрээс нь булчин бид нэр одоо татлах дөнгөж мэдрэмжээс нь эхлээд тэрийг нэг заримдаа ойлголцохдоо нэг оноогоор ойлголцдог ч юм уу те баалаар өвдөлтийн таталтын суналтын мэдрэмж.
тэр болгоноос нь халааж явсны эцэст энэ рүү очино. Гэхдээ саяны яг хариад байгаа асуултын хувьд тухайн хүн өөрийгөө хуураад байгаагаа анзаардаг байхгүй юу? Нэгт дээрэс нь би дими цаг өнгөрөөгд байгаа хардаг байхгүй. Тэгээ тэр болгоны багш яг өөрөөр нь өөрт нь ойлгуулах гэж хичээдэг байхгүй. Одоо чи тэгээд байна гэсэн юм биш байхгүй юу? Ягаад гэвэл бид нар бүгд тийм байх боломжтой байхгүй юу? Тэр хүний буруу биш. Тэнгүүд энэ хүн би өөрийгөө залтаад хуурж байгаа харахтаа би нэг одоо юу гэдэг 2 3 хичээл дээр ингээд арга цаацсан гэж бодъё өөрийгөө. За би ингээд тэгээд тэр хүн өөрөө тэрнээсээ бас салхдаг байхгүй юу? Би тэгвэл яах гэж нэг хийгээд байгаа. Энэ асуулт надад өөртөө төрж байгаа байхгүй юу? Тих болгондоо нөгөө хүнийгаа тэрнээс нь өмнө буюу тийм хүчтэй таталтанд биш наан нь энэ биеийг суллах аргыг ихэ ажиглана. Багш тэрэн дээр нөгөө одоо миний хувьд одоо Макс ч юм уу те нэг хамгийн миний таталж байгаа мэдрэмж рүү очоод цаас өмнө тэр хүн өөрөө өөртөө ингээд залдаад байгааг нь харж штэ. Өөрийгөө хуураад байгаа. Тэгвэл багшийн хүнд энэ бити айх зүйл биш ээ. Жохон сул тавьчихаа. Эсвэл Макс руу очиж байгаа. Гэтэ тэрэн дээр чи хэдхэн секунд гэж болно. Эсвэл одоо маш бага таталтан дээр биеэ суллах энэ бүгдийг хянах гэж контролдохгүй байх гэж чих энэ арга барилаас нь эхэлнэ гэсэн үг байхгүй. Тэгээ энэ болгон хүн болгон дээр тухайн хүний ямар шийдвэр гаргаж чинь тэрэн дээр яаж оршин байж гин гэдгийг харж багш энийг энэ таталтын хичээлийн удирдах авч байгаа байхгүй. Одоо чинь над дээр айгүй олон хүмүүс явдаг шүү дээ. Тэр болгоны хүмүүс маань ер нь талтай айгүй хайцтай. Айц нь айгүй олон зүйлээр илэрч болно. Ямар ч л байсан ийм нөгөө имзэг байгаагаа өвдөж байгаагаа илэрхийлж чаддгүй. Тэгэд энэ нөгөө гүрийдэг тийм төвчдөг дадлан шууд орж иж ажиллана. Тэнгүүд нь мэдээж хурц болоод ирэх шууд хүн төвчж чинь гүрийгээд эхэлнэ. Тэгэд болох яа гэж суллах юм гэдэг тийм командыг тархин өгч чадахгүй гэсэн үг байхгүй. Тэнгүүд маш бага хэмжээний тухгүй байдлыг үүсгээд за хоёулаа дүүл ядаж л амьсгал дээр ажиллая. За айцтай байна тийм сул тавьчвал өвдөх гээд байгаа юм шиг байна тийм ээ. Жохонор ингээд чи хянангаа оролдоод тэр хүн өөрийгөө хяндаг юм одоо тэр дадлыг баг багаар тавьж эхэлдэг байх. Одоо би нэг 100% хяндаг байсан бол ядаж нэг 70% байна. Нэг 30% итгэж үзэж чинь гэдэг ч юм. Ингэсээр хагаад энэ бүхэн баг багаар нөгөө түрүүч ярьжсэн шиг энэ давхаргууд хуулагдаж эхлэх байхгүй. Тэрнээсгүй багшийн гайд багшийн хамгийн том үүрэг юу юм бэ гэвэл тухайн хүн юм өөрийнхөө ойлгомжгүй эргэлзээтэй тодорхойгүй нөхцөл байдалд магадгүй айцтай төгшүүртэй явж хагаад им аюулгүй мэдрэмжийг төрүүлэх хэрэгтэй байхгүй. Тэр нь би хайж байна. Гэхдээ жоохон ч гэсэн ингээд багштаач өөрийнхөө биед ч тэр энэ зүйл нөхцөл байдалд итгэх хэрэг гардаг байхгүй. Тэр итгэлийг л яг тэр багш хэрэгтэй үед мэдрүүлэх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө өөрийгөө та хянахаа болно гэдэг сая хэлж штэ тэ. Тэгжиж нөгөө тэр байцаа хуларч байгаа шиг нэг яг өөрөөсөө тэр олж нээх гээд байгаа нэг шин юм руугээ очих зам руугаа илүү дөхнө гэд. Тэнгүүд өөрийгөө хянахгүй байснараа яагаад тэр байцаа хуулраад байгаа юм бэ гэдэг асуулт руу угаасаа очилж байна тий. За одоо энэ эго гэж яриад би гэдэг эго гэж хэлэх тийм тааламжтай надад санагддаг жишээ. Учир нь энэ одоо бид нэр төрөөл амьдарч явж байгаа л энд одоо нэг амьд гарах гал шүү дээ. Ажлынхаа хувьд ч карьертай байх гал, амьдралынхаа хувьд ч тэр хувийн амьдрал дээр найз нөхдийн хувьд энэ бүгдэд нэг өөрийн байр суурийг олж авахын тулд ингээ миний энд оршин тогтноход ийм байвал зүгээр гэж бодож үүсгэсэн миний амьдралын дүр төрхүүд байхгүй. Тэрийг хаана хэн удирдах явд юм бэ гэхээр зүрх сэтгэл биш илүү тарих удирдах явж байгаа байхгүй. Тэгэнгүүт бид нар энэ тарихаараа одоо би жишээ нь 37 настай гэхэд 37 жил амьдэрсэн хүн ингэж амьдарч ирсэн өөрийн гэсэн дадалтай байхгүй. Тэгээ энэ 37 жилийнхаа баг 37-лонгийн энэ дүрүүдийг амьдруулад өөрийнхөө миний гэж боддог би хин юм бэ гэж одоо бид нар би гингүүд нэг өөрийгөө төсөөлт юм хүртлээ өөрөөсөө өөр нэг дүрхүүдийг үүсгэсэн байдаг шүү дээ энэ төрөллүүдэд. Тэнгүүд энэ тарих ажиллаад ирэхдээ л шууд энэ дүрүүдийг миний амьдралын удирдах хүмүүсийг болгож эхэлдэг байхгүй. Гол цөм нь би биш гэсэн үг шүү дээ. Яагаад гэвэл би тэнд өөрийн гэсэн зорилготой байхгүй. Яг гоо зорилготой гэдэг нь материалын хувьд тэр бусдад үнэлэгдэх гэдэг ч юм уу эсвэл эмзэг байдлаа харуулахгүй гэл энэ бүгд чинь яг юм тархины хийж байгаа ажил байна. Энэ процессыг өөрчлөх гэж хийж байгаа байхгүй болж байгаа бүх нөхцөл байдлуудыг. Тэгэд нөгөө нэг тухгүй байдалд орж ирэхээр бүр өөр тийм биш юм шиг дүр төрхүүдийг үүсгээ яваад удаан хугацаанд яваад ирэнгүүт л нөгөө энэ олон дүр төрхүүд маань энэ амьдралынх нь өөрийнх нь сэтгэлийг нь дүүргэх зүйлүүд нь биш болж эхэлж байгаа. Тэгээд нөгөө нэг юм хоосон мэдрэмжүүд орж ирнэ гэсэн үг байхгүй.
Тэгэхээр одоо юу гэдэг энэ дөрүүдээ хуулгадах гэж байгаа байхгүй. Тэнгүүд тэр дөрүүд маань мэдээж би тийм амар хуулгадахгүй гэсэн үг байхгүй. Надад тэмцэлдэн гэсэн үг байхгүй тэр нөхөр чинь. Надад биш тэр хүнд өөрөө өөртөө дотроо тэмцэлдэх байхгүй. Одоо би нэг юм ингээ өөрөө сэтгэлээсээ хүсээд ирчлээ гэж дээ. Хийх гээд. Тэгээ жоохон тухгүй хэцүү болоод ингээ цугтчихдаг байхгүй. Тэнгүүд нь яг тарих орж илэлж байгаа шүү дээ. Боли. Энэ зөв хөвлөр биш байна. Өвдгөөр шаналгаар байна. Хоёлоо батад дахиж чадахгүй шүү. Гэтэл тухайн хүний зүрх 1000 удаа хүн төлөгдүүлсэн захиад хүнд итгэх боломжтой зүрх байсан нэг нь хуурмаг юм хамгаалалтын систем үсэнгүүтэй тийм биш болгоод өөрийгөө чулууж ууч хэлж байгаа байхгүй. Гэхдээ би өөрийгөө дотроо чулуун биш зүрхтэй амьд зүрхтэй гэдгийг мэддэг байхгүй юу. Тэгэхээр энэ хамгаалтын системийг одоо хуулаад энэ хуурмаг чи өөртөө үүсгэсэн юм аа. Чи тэрнээсгүй энэнийг үүсгэхгүй байж болох байсан юм аа. Жирийгээл зүгээр итгэчихээ. Тэгээ энийг өөрөө өөрлөгөө нэвтрүүлчихээ. Зүгээр штэ гэдгийг л олж харах гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ энэ одоо юу гэдгийг травмач гэж яриад байна штэ. Тэр траума гэхдээ юу гэдгийг биднэрт тусалсан үе байдаг штэ. Одоо юу гэдгийг хүн юу ч траума гэж хүлээж авч болох л байхгүй яг амьдрал дээр. Тэгээ тэр маань одоо ялангуяа бага насны хүүхдийн траума гэдэг чинь зүгээр л эцэг ихэн загинсан зүйл нь ч траума болж болох л байсан шүү. Тэр хинч гэхдээ ээж аавын маань загинсан зүйл намайг муу зам руу ерөөсөө хөтлөөгүй байдаг шүү. Тэг би одоо ээж аваа буруудах юм үгүй байхгүй та. Тэр намайг зөв зам руу хөтлсөн зүгээр л миний нэг дотор байдаг нэг төр төрхийг үүсгэсэн байхгүй. Тэгээ одоо би тэндээс эхлээд өөрчлөгдөхгүй ийм болохоо болчлоо, ийм трауматад болохоороо гэж бас болохгүй байхгүй. Тэр тухайн үед яг түрүүн ярьсан шүү хэмээ өгсөн одоо тэрнийг би зүгээр энэ олон жилийг тэр нөгөө өөр дүрхүүдийг хооллох биш, тэр дүрхүүдийг цаг хугацаагаар өнгөрөх биш. Энэ төв гэдэг хүнээ олонгоо энэ хідэн хүмүүс маань угаасаа устж алга болохгүй юм байна. Би энийг нийгмэл болгох хэрэгтэй юм байна. Эднэртэйгээ харьцаж сурах юм байна. Тэгэд би өөрийнхөө гол тоглогчийг олонгоо эднэртэйгээ хамт амьдарч сурах юм байна. Одоо Бачаргал гэдэг хүн лав би өөрийгөө таних тусам би амар мухагаа мэддэг. Би айгүй заван хүн. Яг тэр шиг бас айгүй гоё хүн. Энэ хоёр хамт оршин байж байгаа байхгүй аль алийг үгүйсчлэхгүй. Хэрвээ би одоо жишээ нь бяцлал хийдэг гэл огт уургүй хүн өстөө сайхан дандаа байдаг гээл үгүй шүү дээ. Надад ч гэсэн өөрийн шанал зовлон байгаа шүү дээ. Би ч гэсэн уурладаг шүү дээ. Гэтэ би ууралдгүй гэд худлаа хэлэх юм бол ахаал нөгөө миний гаднаа амар гоё хүн байх гэж хичээдэг дүр төрх орж ирэл намайг ахаал өөрөөс маань үгүйсгэл байхгүй юу. Гэхдээ хүмүүс яг бид нэр одоо би жишээ нь бяцлал хийх болгондоо өөрийгөө таньж мэдэнгээ энэ юу ажиллах гэдэг. Энэ их усүр нь хаанаас юм. Яагаад би юм болох гэдэг. Гэ тэрийг ядаж одоо үгүйсгдэх юм ахыг таньж мэдж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ олгон дээр нөгөө юу гэдгийг тэр хамгаалтын систем байхгүй болох үед л би өөрийнхөө үндсэн мөн чанарыг олонгоо тэднэртэйгээ нэгдмэл болох гэж сурж байгаа юм байна. Тэрээс алийг ч үгүйсгэл бол биш. Одоо таны хувьд ингээд яг түрүүн та нөгөө эго гэж хэлжсэн. Бусдад нэг өөрийгөө батлан харуулах нэг дүр байдаг гэдээ хэлчихлээ шүү дээ. Хүн болгонд одоо ер нь бол хүмүүс сошиал медиа ашиглаж байгаа хүн болгонд л баг юм байгаа бах тий. Хамгийн сайн ажил хийдэг ингээд сторигоор харуулахыг хичээдэг. Би аюул сайн хүрээлэлтэй найз нөхөдтэй гэдгээ сторигоор харуулахыг хүсдэг. За тэгэл өөртөө дурлцсан таалагдсан бол өдөр болго өөрийнхөө зургийг оруулна. Өөрийгөө гоё хэрэглээтэйгээ материалистик нийгэмд амьдарч байгаагаа харуулна ингээд да гэдэг. Тэнгүү та өөр дээрээ яг энэ 2024 оны одоо бяцлагал энэ техникүүдийг сурахаас өмнөх бат жаргал те 34 35 настай байсан 34 жил амьдарсан хүн хэр ийм амар бусдад энэ батлан харуулах буюу өөрийгөө үнэлж дүгнэхээсээ илүү бусдын нүдээр өөрийгөө дүгндэг учраас хүмүүсийн хөвчлэн тэрийг л нэг батлах хэрэгцээ нийгмийн дарамт гарч ирээд байна шүү дээ. Чимээгүй амьдарч болдгоо. Би сайн явж байгаа шүү гэдгээ заавал нэг хүмүүст харуулахгүй бол намайг хэн нэг ингэ ад жаргалгүй амьдарч байгаа амжилтгүй амьдарч байгааг мэдчихвэ тэгээд тэгж боддог тийм нийгмийн дарамт байгаад ах шиг байна. Тэгэхээр энэнийг маань одоо ингэ 100 өөрчлөгдсөн гэж та өөр дөрөв бодож гин үү? Стил одоо хүртэл ингэ та тэрийг хөгжүүлээд явж байгаа юу? Тэгээд заримдаа ийм бодол ингэ заавал нэг батлан харуулах хэрэгцээ таныг дотроос ч ингэ хатгадаг. Хатгадаг бол тэрийг та яаж анзаараад эргүүлээд ямар одоо бодлоор гэдэг юм уу? Нэг бол ямар техникээр буцаад байранд нь тавьдаг вэ. За одоо чинь би Батчаргал одоо амар Монголд хамгийн анхны
Правилер студийг одоо үүсгэн байгуулсан тий. Би л одоо Монголд ганцаараа байна. Тэгэл одоо бол монголчуудад ингээд амар их хэмийг би энэ хадастай бясалгал энэ студиэрээ дамжуулж хүмүүсийг соён гэгэрүүлж яаг ингээд хүн өөртөө романтиклах үе байдаг штэ нэг үсэг тий. Тэгэл ингээл явж хад аль үе дээр анзаараад за гэдэг бай. За амар их юм асууж байна. Нэг асуултанд дор 2 3 асуулт. Одоо яг л одоо гэтээ би тэрийг бас буруу гэхгүй бай. Одоо бид нар юу гэдэг би одоо нэг бясалгал хийдэг гэмүүтэй материал ертөнцийн бүх юмыг ингээд өгөөсгөж болохгүй шүү дээ. Би нэгэн л энэ цаг үед энд амьдарчивэл энэ амьдралын мэдэрч болох гоё юмнуудыг мэдэрхэл ёстой шүү дээ. Яагаад би үгүй гэж. Гэхдээ гол нь тэрийг харуулах хэрэгцээ нь тэр хэвээр байхгүй юу л гэж. Бусдад одоо гайхуулах. Энийхээ нөгөө нэг үндсэн суурийг олгох хэрэгтэй шүү дээ. Би хин нэгэнд гайхуулах гэж, таниулах гэж, харуулах гэж харуулж байгаа юм уу? Энэ эсвэл зүгээр хин нэгэн хараад толдоод өөрийгөө юмыг хараасаа гэсэн бодлоо. Одоо би жишээ нь өөрийнхөө бясалгалын болсон тухай бүр ярихад амар эмзэг миний тухай айгүй хувийн дүү эмзэг л шүү дээ. Эмзэг үү гэвэл айгүй мохоо эмзэг өвдөлтөөс идэв. Гэтэ энэ яг үүний төлөө хин нэгэн өөрийгөө толдоод над чиг мангар явж ивэл бас нэг учраа олоосаа гэсэн л бодлоо шүү дээ. Одоо тэгээд би бясалгал хийгээд ингээд гигийн дүрийг олчихсон юм. Үгүй шүү дээ. Би тэрийг эзэж болохгүй байх. Яг энэ хүний ертөнцид амьдарч байгаа. Гэхдээ яг хөө ингээд өөрлөгөө нэг хөрөө ойрч байгааг харж байна. Би тэгээд одоо дахиад нөгөө сошиал дээр ч юм уу хаан чин одоо эго гэж хэлэх юм уу бусдад нөгөө батлах гаалгаа дүрдүрх орж ирдгүү гэл тийм шүү дээ. Орж ирнэ. Гэхдээ би бүр тэрлэгөө сайхан утсан заримдаа. Нэг мэдсэн чинь баг ертөнцийг бүх таньсан юм шиг бодол орж ирнэ. За хүний ертөнцийг яагаад байгааг АБ-гоо том яа уншиж байгаа юм шиг уншсан юм шиг ярьтана. Тэгээд тэрийг хараад өөр сайхан шүүмжилцэн явж байна. Гэхдээ яг хөө гэдг нь яг нөгөө хичээлэгч хүнээж сайхан дотроо шүмжилсэн явж байна. Тэгээ тэрийг би хаана анзаардгүй гэвэл өөрийгөө юу хийгээд байгаа үйлдэлээсээ юу хийгээд байгаа бодлоосоо анзаарч гэсэн. Тэгээ тэрэндээ хамгийн их туслах юм өөрөө буцаад практик. Одоо энэ бясалгалын багшууд ч юм уу. За би бол тэдний хүмүүсийг л мэдгүй. Би лав яг энэ цаг үедээ буцаал өөрийгөө би практик хийх хэрэгтэй юм байна. Одоо миний ингээд нэг матер чухал уу гэвэл айгүй чухал шүү дээ. Бид угаасаа л яаж амьдрах юм бэ? Одоо parallel studies-ийн төлбөргүй болчихвол яаж оршин тогтнох юм? Би яаж амьдрах юм? Тэрэн шиг л энийг бас хайж болохгүй миний амьдралын чухал хэсэг. Гэхдээ энэ зүг хаана байх байрал болж байгаа байхгүй. Би одоо чинь бусдад таалагдгалгүйгээд ирвэл энэ намайг хаашаа аваад тийм гэж байгаа. Би яг л нөгөө дөрөвдөрхүүд рүү хоосон руугаа гүйж очоод тэгэл нэг амьдралын дараа хэсэг хугацаанд дараа л утгагүйгээ олж харна шин. Тэгэл ахаал одоо юу гэдгийг хин нэгнэр ингэж батлагдах гэж хүсэх энэ маань надад өдөрдөгдөхгүй намайг аваа авчихсан хэр хугацааг өнгөрөх юм бахыг би мэдэхгүй шин. Тэгээ би тэрийг зүгээр тийм мөнгөчсөн чухал уу гэж чухал. Энэ зүгээр хаана байх байрал болж байгаа. Ямар ч байсан нэгт биш. Тэгээ буцаад туслах нь миний өөрийн практик. Би одоо жишээ нь альч манай студийн би ч ганцаараа л яриаг ганцаараа л гэдэг болохоор маач хоёр багштай шүү дээ. Будаа багш будрагчаа гэдэг. Будаа багш битэр өөрөө практика хийх болох юм бол тэнд оршин тогтнооч хэрэггүй. Дээрэс нь одоо энэ зүгээр хичээл гэж ярьдаг л болохоос биш яг тухайн багш хүн энэ хичээллэгч хүний мэдрэмж бүх юм дээр яг 100% хамт оршдог байхгүй юу. Тэгээ тэр маань өөрөө намайг аягүй гоё юмнаас ингэж чөлөөлж өгдөө шин. Тэгэхгүй ингээл би энэ хичээл хурдан дуусаасаа ингээсээ яг ахаал энэ аягүй дуусшгүй зовлон шиг юм болж байна. Тэнгүүд би энэ хүний дотор юу болж өрнөж чинь яаж чинь энэ хүн ямар шийдвэр гаргаж чинь амьсгал хаана явж чинь хүний биед нь вибрац яаж явагдаж чинь гэл ингээд энэ бүгдэнд өөрөө төвлөрч явах үедээ бас аягүй гоё мэдрэмжэнд дунд оршдог байхгүй. Энэ надад одоо чинь тийшээ очихгүй байх айгууд бас тусламжийг өгч байгаа байхгүй. Тэгэл хамгийн гоё юм бол бас байгальд байх байх шин. Тэгэхээр тэнд бол заалтаа очно. Энэ удаагийн дугаарыг та бүхэнд хамтран хүргэж байгаа Монголын жигүүр Хүннээ Air компани. Хүннээ Air компани Монголын агаарын тээврийн салбарын өнгө төрхийг дэлхийд дахин тодорхойлж зах зээлийн хамгийн хэм дунаар зорчигч та бүхэн шинэ стандарт, шинэ агаарын хөлгөөр үйлчилж эхлээд нэлээдгүй хугацааг өнгөрүүлж байгаа байлээ. Дээрээс нь Бээжин, Хайнан, Дубай, Фукок, Осака, Ташкент гэх мэтлэн дэлхийн агаарын тээврийн томоохон хотуудыг Улаанбаатар хоттой холбож шууд нислэгийг үйлдэж байна. Монголын жигүүр Хүннээ Air компани. Тэгэхээр тэрэнд угаасаа нэг очихгүй байна гэж юм байхгүй очих юм байна. Тэгтээ яг л нөгөө булчингоо хөгжүүлдэг шиг ангийн практик зүгээр нэг цэг дээр очиод тэгээ тогтчдөг байлан болсон болоо. Тэр болоо. Байнгын тэрийг дадуулж ил насан туршдаа явж ижил хүсээд байгаа нөгөө яриад байгаа зүйл нь боддоор өөр дээр хэрэгжүүлдэг л хүн болж. Тийм би бүр заримдаа бүр гачин муу хааштай нөхөр болчих юм биш. Урдуур нэг хүмүүс шахаал орох юм бол баг нөгөө нэг хараалаа хэлэх нь ч одоо хааш. Гэхдээ л
Тэнд чинь бас нэг хөөрхөн 5 минут стрессцэнгүй ч. Гэхдээ яг тиймэрхүү моментуудад одоо сая жишээ шүү дээ. Гэхдээ та яг өөрийнхөө хүнийг гаргаж ийн гэдэг чинь яг таны дээр хүсээд яриад байгаа зүйлтэй чинь бол уйлдэж байгаа шүү дээ. Одоо тэхгүйгээр чинь ингүүл яах вэ? Чинь ингээд үнэхээр та ууралмаар санагдаад ч юм уу. Зүгээр хойлоо ууран дээр л жишээ авчлаа л та. Ууралмаар санагдсан чинь нөгөө л нэг амар гоё дүрлэг орчих гал тухай тэрүүхэн төдийд нэг бодол төрж байгаа ш. За би чинь бас нөгөө бат чаргал айгуу хондог багш те хүмүүст айгуу гоё юм заадаг байжээж энэ дээр бас ингэж контрол алж болохгүй шүү гингүүте эргээд нөгөө хамгаалтын за механизм ажиллана гэж хэлэх үг зөв бүрэг мэдэхгүй байна. Эргээ нэг дүрлөө очиж штэ. Хүн нь уурлмаар байна. Мэдрэмж нь таны төрөний хэлээд уурлаач шижигээд мэдэм та дарлаа пат гээд ингээд өөр хүн лөө орол айгуу найс нэмсэглээл те. Гэхдээ одоо юу гэдгийг бидний сэтгэл зүрх за яг энэ ингэж ярих нь утгагүй. Гэхдээ зүгээр ойлгох үүднээс ярьж байгаа. За нэг 10 кг-ийн дац тал гэж бодъё л та. Хүн ер нь 1 кг-ийн даацсан тэгж амар агрессив болж чаддаг байхгүй. Би нэг жоохон гомд уурал авлаа гэж. Нэг жоохон гомд уурлаа. Энэ бол нэг юм тэнд скандал үүсэх хэмжээнд очдөг байх гэж би одоо ойлгодог. Өөр дээрээ хардаг. Тэр нөгөө нэг амар яг тэр үеэрээ гадагшилчих юм бол айгүй зөвөөрөө гадагшилдаг байхгүй. Сайн хувилбараараа ойлголцох чинь, ярилцах чинь, гүйсгэж чинь, өөрийнхөө байр суурийг илэрхийлж чинь. Энэ хоолоо үгүйсгээл ингээл ойлголцохгүй бол өөрийнхөө байр суурийг илэрхийлчихсэн энэ хоолоо ахаад нэг дарагчлаа гэж дээ. 1 кг хийжлээ. Маргааш ахаад нэг хийгдлээ. Нөгөөдөр хийгдлээ. Энэ олон болохтой харин жинхэнэ нэг гарахтаа агрессив гардаг байхгүй. Тэрнээсгүй энийг нөгөө нэг яг тэр нөгөө юм овоолохгүйгээр нэг гарах юм бол айгүй эргээр гарах гэж байгаа байхгүй. Одоо бид нар тэгээд зам мам дээр чсэн амар том юмнууд болж байгааг харддаг шүү дээ. Бараг нэг үзсэн насаараа үзээд яжсэн юм шиг л зүйл. Тэр нэгдүгээр яг тухайн моментын тухай юм биш шүү дээ. Тэр нөгөө нэг 5-ынхаа 4-ийг авч явж байгаа л 5 дээр нь гарчиж байгаа байхгүй. Цуглуулж жаал нэг тесэрч. Дээрээс нь би уур гэдэг зүйлийг амар гоёор ажигласан. Энэ яг миний л тухай бодол шүү дээ. Миний л өөрийн практик. Би энэ уур гэдэг зүйл амар хүчтэй юм байна гэж бодож байна. Одоо би ингээл за өөрийгөө уурлаад нэг юм тасгал хийя гэж бодъё л та. Эсвэл би нэг ямар нэг юм өөртөө хэрэгтэй зүйлийг тэнгууд энэ уурлангаа хийж байгаа тасгал энэ төр бүр амар гой хүчтэй явж байна. Бүр нэг юм нүргэлсэн хар хүчтэй дуусшгүй ярих. Тэнгууд би зүгээр бодож ирсэнийгаа яг тэр уураа зөв зөвлөлт хэрэглэж гадагшлуулах. Тэгээд одоо жишээ нь дасгал хийхтэй ч юм уу эсвэл правило хийхтэй ч юм уу тэр уур надад дуусшгүй хүчийг өнгө надад амар эерэг үр дүн өгчдөг байхгүй. Тэгингээ тэр гадагшилчдаг. Гэтэ аль болох л нөгөө нэг тэр хэмжээ рүү очихгүй байх хэрэгтэй. Тэгээ нөгөө нэг зөвөр нь ингээд гаргаад нэг 1 кг дээр гаргаас урчвал ямар ч байсан л өөрийгөө ч гэмтээхгүй сэтгэл зүйн хувьд өрөөлийг ч гэмтээхгүй л байгаа гэж болох байх. Ууран дээр бол нэр тийм байл ш. Би бас нэг зүйл дээр ажилласан. Хэд их ууралчаад хийгээд утсан ч юм. Өмнөхөөсөө илүү бүтээмж гаргацсан ч гэдэм үү тийм зүйлийг өөртөө анзаарсан. Та нэг бичлэгэн дээр хэлжсэн шүү дээ. Одоо хадаастай бясалгалыг эрчүүд маань илүү хийгээсэ гэд хэлжсэн. Тэгэхээр таны хувьд түрүү хэлсэн 13 14 настайда ер нь ингээд нөгөө би бас хитрхийн энзэг дотор хүмүүс маань одоо энэ тантай би анх уулзахад бол амар тийм хүчтэй аавратай мэдрэмж надад төрсөн байхгүй тий. Цэргийн хүн ч юм шиг тий. Өмнө нэг зэрэг цагдаа магдаад байсан ч юм шиг. Тэнгүү та одоо ингээд би чинь амар энзэг хүн штэ дотроо бол гэдэг тэнгүүд надад бол амар сонир санагдаж байгаа. Тэнгүүд 13 10 настайда ямар одоо үйл явдал за үйл явдлыг би ярмааргүй. Зүгээр 13 14 настайда та эр хүн гэдэг ойлголтыг яг өсвөр насндаа байхдаа хинээс ер нь үлгэрлэж авч исэн бэ. Тэгээд ер нь эр хүн гэдэг таны ойлголт 34 нас хүртэлх ер нь ямар ойлголт байсан юм? За би өөрөө угаасаа цэргийн сургуулийн бүтээгдэхүүн баггүй. За тэгвэл тэ яг тий. Яг би дотоод тийм өмнө угаасаа өөрийгөө аягүй сул дор эмзэг гэдгийг мэддэг байсан. Ер нь гадарладаг ч байсан. Тэгээд намайг амьдрал тэгж амьдруулахгүй байгаа юм шиг санагдаад эсвэл амьдрал угаасаа л юм гэж бодоод одоо би өөрөө өөртөө кодлж байгаа шүү дээ. Нэг хин нэг юм биш байхгүй юу? Тэгээд би ерөөсөө л сайн хүүхэд л байх хэрэгтэй юм байна. Сайн найз байх хэрэгтэй юм байна. Амар сайн сурагч байх хэрэгтэй юм байна. Гэт энэ нэг хэлсэн бодлууд яг би зөндөө л алдаа хийсэн зөндөө л муухай юм хийжсэн л ах бас. Хийжсэн л байсчихсан. Гэтэ ингэж явж байхдаа нөгөө нэг амар их гүрийдэг сурцсан байхгүй. Тэгээ дотор нь түрүүн яг ярьжсэн шиг. Тэгээ цэргийн сургууль руу очсон чинь намайг угаасаа гүрий гэдэг замыг затсан байхгүй. Өсөөл төвч гүрий ирчүүдийн нэг би нөгөө ядж байгаа 5000 орчим одоо ирчүүд л сурдаг тийм цэргийн сургууль 6 жил хашаанд байгаа байхгүй Оросод.
Тэг би яг тэрийг зөв гэж боддог гэсэн шүү дээ. Оо энэ дунд нийгэм дунд алдсаж амьдэрд юм аа. Хин чадвартай хүрээд байгаа амьд үлддэг. Эн чинь бол араатны нийгэм гэж. Өөрөө тийм ертөнцөөр хардаг байсан байхгүй. Гэхдээ гаднаа тэгж боддсон мөртлөө дотор бас яг тийм биш байсан. Яг гэхдээ гаднаа бол үнэхээр тэгж амьдарч чадчихсан. Тэгээд энэ бодол маань намайг эцэстээ нөгөө нэг өөрийнх нь дотор нь үүсгэлтэйгээ өөрийнх нь дотроо тэмцэлттэй үсгэж байгаа байхгүй. Би гаднаа л нэг тэгж яваад байгаа мөртлөө дотроо тийм биш байхгүй. Одоо тэгээд яг тэр утгаараа ирчүүд бас тийм байхгүй. Би нөгөө ирчүүдийг их дуртай энэ бяцлаглыг хийгээсэ гэж хүсээд идэг шалтгаан нь би ч өөрөө тэр нийгмээс тэ тэр нөхцөлийг ойлгож байгаа байхгүй. Бид нэр амар хэмээг төвчдөг байхгүй. Тийм биш юм шиг байхгүй. Гэхдээ ирчүүд яг ижлэн эмхтэн шиг имзэг байхгүй. Зарим тал дээр ийм ирчүүд илүү имзэг байх. Тэгээд нөгөө нэг гүрийдэг систем нь ажиллаж эхлэх гэж байгаа байхгүй. Гэтэл хадаас давсгалал дээр яавал зүгээр айгүй энгийн байдیں, айгүй амархан байдیں, тэрнийг оршиход амар болдیں гэхээр нөгөө гүрийхээ болох үед байхгүй. Яг л надаас бид нэг юм сууг канаа шиг байхгүй. Нэг ямар нэгэн мэдрэмж орж ирлээ шууд гаргаж явах хэрэгтэй байхгүй. Тэгэх тусам амархан болдог. Тэгэхгүй нэг ингээл надад хэцүү байна гэдэг ингээл мэдрэмж дороос хатгаал өвдөл ороод ирж шин. Тэнгүүд энийг нь дарах гэж чигээл байхгүй юм шиг чигээл дээрээс нь юм савны таг тавьсан юм шиг барих гэж хичээх тусам улам хэцүү болоод идэг байхгүй. Тэнгүүд тэд нар яагаад юм хурцаар айгүй эмоцууд агуулад тэнгүүл тэрийг дарах боломжгүй зүйл байхгүй. Дарах хичээхгүй тэр дарах байхгүй. Тэр үед илүүгээрээ тэр хүн дарах нь амархан биш улан өөрийг нь хэцүү болгож исэн байна гэдгийг биеэрээ дамжиж ойлгох гэдэг байхгүй. Тэгээ би тэрийг ихтэй сул дорой бай гэдэг юм биш үү. Ясэм дээр зориг гэдэг хаанаас гарч байгаа. Би тэр айж байгаа зүйлээ хийхийг хэлж байгаа болохоос ш зүг зүгээр ингээд л юунаас жаахгүй байх нь энэ тэрндэг үл бүр юунаас жаахгүй байх зориг яг юуны тухай зориг бүр ямар ч хэрэг байхгүй байхгүй. Тэгэхээр яг үндэ энд тэр имзэг байх маань хамаагүй илүү хүч байсан байгаа байхгүй. Одоо бид нэр яг өөр дээрээ ч ажиллаж байна. Бус дээр ч гэсэн харж байна. Өөрийгөө хуурал юм залжин байлгаал нэг юм дүрсгээл ингээд ангууд мадаас давсгалал дээр оршин байж чаддаг байхгүй. Зүгээр чадахгүй байна. Угаасаа ч чадахгүй шүү дээ. Тийм. Чадахгүй гараад байл та зүгээр. Гэх үед байхаа бол айгүй амархан болж хүрдэг байхгүй. Тэгээд тэрийг бид нөгөө ингээд ярингуут ойлгогдсон мөртлөө туулангууд л ойлгогдоод байгаа зүйл болохоор л ирчүүдийгээ тийм бэ. Чи яг хөтэ нэг өдөр ядарсан бол ядарснараа л байл та. Одоо жишээ нь ягаад энэ бяцлаглыг ирчүүдрийг вахиад бас нэг чиглээд байгаа шалтгаан. Бид нэг өөрсөндөө цаг гаргадаг. Тэгэнгүүтээ би нөгөө нэг гэр бүлийнхаа төлөө л явж гин гэж бодоод идэг. Би ч гэсэн тэрний нэг юм уу байсан гэх юм. Гэхдээ өнөөдөр би нэг цагаа гэр бүлдээ зарцуулахгүй одоо өөртөө зарцуулахгүйгээр гэр бүлдээ зарцуулж гинэ гэж бодсон бодол нь тэр гэр бүлийг буцаагаад эвгүй нөхцөл байдалд оруулж байна. Би та нарын төлөө яваад гэдэг шүү дээ. Тэгэнгүүт өөрийнхөө төлөө нэг цагийг зарцуулаад байгаа юм шиг мөртлөө тэр нөгөө буцаал ахаад бүх зүйлийг тэнцвэр байдлаар оруулж эхэлж байгаа байхгүй. Би өөрлөгөө бодоод ингээд өнгийгөөд ирэхээрээ тэндээс нэг тодорхой хэмжээний тайвшрал ч юм уу эсвэл өөрийгөө таньж мэддэг ч юм уу юм олж авч байна. За ямар ч хэлсэн нэг юм дэвшилт гарч байна. Тэгвэл энэ маань ядаж л өөрийнхөө нөгөө нэг хоббинд зүгээр зарцуулж байгаа цаг шүү дээ. Тэгвэл би энэ нөгөө ажилдаа шатаад байсан маань жоохон тайвшраад ирж байна. Өөртөө бүлдээж жоохон байсан одоо ингээд бас нэг хаяаны ганцаараа баймаар үе байдаг шүү дээ. Өөртөө тэр цагийг гаргаад ирэнгүүт үлдсэн гэр бүлийн маань хамт байдаг цаг уу чанарч байгаа байхгүй. Тэгэхээр би бол залуучуудаас боддоо ш. Хитрхи их ажил гэр бүлээ гэж бодоод байгаа бодол чинь таныг эсрэгээрээ буцаагаад хэцүү байдалд оруулангаа гэр бүлээж хэцүү байдалд оруулаад байна. Ажил төрлийнхөө ч хувьд. Тэнгүүд эсрэгээрээ өөрийгөө нэг цаг 7 хоногт 2 удаа ч 3 4 удаа ч юм хамаагүй мэдэхгүй байна тэрийг боломжоор тийм ээ. Энэ гаргах юм бол бусцаад гэр бүлийн найзын хүрээлэлд ажлын хүрээлэлд эерэг үр дүн өгд юм аа. Тэр ч утгаараа тэгээд нөгөө нэг гүрийдгээр репити яваа гэдгийг би махбод дээр таниулах гэж байгаа хувьд байхгүй. Гэхдээ ахаад нэг зүйлээ хэлэхэд манайх хүн тусалдаг. Манайх хүн өөртөө туслахад л тусалдаг. Одоо жишээ нь би тэрийг айгүй олон зүйлээс хардаг. Би тэнд нэг хүчийг олоод байгаа юм биш байхгүй. Яг ингээл өөрийнхөө дотор байгаа айгүй хэцүү зүйлээр явах үед нэг урагшаа алах уу, хоошоо нэг алах уу гэдэг тухайн хүний дотор байдаг байхгүй шийдвэр. Тэгээд тэр нэг зүйлөө алахт нь аюулгүй гэдгийг л жоохон итгүүлэх гэж чигээл жоохон хүч өгж байгаа болохоос ш жоохон хүч өгсөн ч хоошоо ухрах гал явал ухрах шин. Тэгэхээр яг эцсийн шийдвэр хүн хаана гард юм бэ тэр дотор өөртөл гана. Тэгэхээр бид нар хүн тусалдаг вэ. Бид нар хүн өөртөө туслахад л тусалдаг аа. Таар нь хэрэг ганцаарддаг. Эрчүүд маань одоо ер нь бол бас нэг дараагийн том асуудал бол альва асуудлаа ганцаараа шийдчих гэдэг те. Хүндэлтгүй. Яг л таны хэлж байгаа шиг зүйл бол олон эрчүүдэд байдаг нийтлэг л хэв шинжилтэй. Хүн очиод асуухаар
эмхтэн хүн ялангуяа тий. Чи зүгээр үү гэдэг хайшруулахаар зүгээр зүгээрээ инээдэг. Тэгснээ дотроо бол асар их юмыг хурааж идэг тий. Ялангуяа манай хөрхийн аав нар дээр их ажиллагдсан шүү дээ. Аав гэхээр л айгүй тийм хүүхдүүдийнхээ өмнө ойлгохгүй тий. Тэгсэн мөртлөө дотроо асар их юмыг л хураагаад байдаг. Тэгээд тэрийг хэнтэй хуваалцсан гэхээр нас нь явах тусам үеийн найз нөхд нь бурхан болно. Тэгэхээр одоо бид хэд бол үеийнхэн дээр очиж ярьчин үсттэй тий. Өнөөдөр найз нь инглээ сэтгэл санаа. Тэгвэл тэр хүмүүсийн чи хувьд дөрөв хүүхэд нь ингээд гэрэлтэй болоод гэрээсээ гараад яваад өгчин. Үеийн найзууд нь бурхан болчоор нөгөө яриа суудаг хүмүүс нь байхгүй болчин. Тэгээд ингээд ганцаардал гэдэг зүйл монгол орчуудад амар том нийтлэг сэдв болоод байна л да. Дан ганц аавын үеийнхэн гэлтгүү бид нэр тэгэл манай доош үеийнхэн залуучууд ганцаарч чинь амиа оролтын төвшинж өндөр байна гэл ингээд та өөрөө ер нь хэр ганцаарддаг. Тэгээд энэ ганцаарч байгаа залуучуудад дээр нь та нар ганцаараа биш шүү гэдэг дээр та ямар мессеж өгөх? За ер нь бидүүд одоо жишээ нь гэр бүлийн хүмүүс байсан ч хажууд нь 1000 сайн хүн байсан ч бидний дотор нэг тодорхой хэмжээний ганцаардал ойлгогддгүй миний нэг төрөх байж л таа. Одоо тийм зүйлүүдийг айгүй хардаг. Гэр бүлийн хоёр байсан ч гэсэн нөхөр нь яаж ч чигээд эхнэрийнхээ нэг зарим ганцаардлыг нөхч чадахгүй гэсэн үг. Тэр нэг ганцаарч байгаа жижигхэн хідэн хувь ч юм уу те. Яг тэр шиг эхнэр нь ч гэсэн 1000 чигээд нөхч чадахгүй. Яг тийм хэсэг байгаа ойлгогддгүй хэсэг. Би өөрөө ганцаардал гэдэг зүйл дээр айгүй ихээр одоо энэ миний л мэдрэмж шүү дээ. Зарим хүний дээр харах юм бол би огт ганцаардаг хүн ч гэж магадгүй. Багасаа явж исэн баг. Ягаад ч би өөрийгөө л айгүй өөр хүн гэж бас боддог шүү. Ерөн өөр цагт төрчих юм байна дөө. Би энэ цаг хугацаанд төрөхгүй гэсэн юм байна. Ерөн энэ орнож төрөхгүй байх гэсэн юм байна. Гэхдээ би нөгөө ингээд 10 жилийн бас хэдэн дотны найзууд байна л да. Намайг нөхөж яадаг те. Зүгд нэг тулж яадаг. Дээрээс нь ч ажлын ч гоё найзууд байна. Гэтэл нөгөө нэг ганцаардал бол байж л байгаа шүү. Миний нөгөө их сургуульд байхдаа бид нэр ингээд 5 сургуулаа байснаас хамгийн дотн байсан нэг найз маань байдаг. За манай би яг тэрнтэйгээ нөгөө бүр нэг хүн шиг болж хуурсан байхгүй юу? Бараг худлаа юм дэлгүүр орох юм бол ижлэг юм аваа гарч ирэх хоёр хүн байхгүй юу? Тэгээ би нөгөө яг найзынхаа өмнө ямар ч масгүй байдаг хүн байсан байхгүй. Бүх зүйлээ ингээд ярьж хуваалцаж чаддаг. Тэр найз маань ч тийм. Тэгж жагаад би нэг 18 онд одоо инхийг дэмжих ажиллагаанд явж байхдаа өөрийнхөө хамгийн дотны миний амьдралын бүр хамгийн дотны хүн л дээ. Гинтл 19 оны нэг өдөр л байхгүй болсон сонс. Тэр би ерөн тэр нас хүртлээ ерөн баг ингэ тэгж ойлжснаа ч арга санахгүй байна. Яг тэр хэмжээнд би баг хэдэн хоног тасралтгүй ойлж. Гэхдээ миний бүр дотор байгаа яг нэг дэслэг үтсэн. Яг ингээл тухайн үед бол зүгээр л архиугаал ингээл тасармаар. Тэр надтай нэлээд олон жил ноцолцсон. Тэр хацлал. Тэгээ би яг 2019 оноос хойш за тэр нь сая нэг 25 онд л арай жоохон тавьсан. Намайг ер нь бодлын ертөнцид төгжсөн. Би ер нь юмаа хуваалцгаа байлаад өөрийнхөө дотор өөрийгөө төгжсөн 5 жил маань ахгүй. Тэгэл яг ихэнх үедээ жоохон хурцал да. Тэр хурц маань юу гэдэг надад жоохон хэцүү байдлаа. Миний найз байсан бол би юм хэмжээнд ганцаардахгүйсэн та гэдэг ч юм уу те. Яагаад намайг орхиж байгаа. Эсвэл би дэше юу байсан юм манайд байх ч байсан юм уу. Энэ миний дотор айгүй юм зүг сэтэв маань. Тэрнээс хойш би яг жоохон муухач гэсэн энэс хойш намайг өөрөөр илүү өнгө их нөхцөл байдал үүссэн байхгүй. Одоо бид нар ганцаардал гэдэг зүйлтэй бол тухайн үед явж байгаа л ер нь миний имслэгийн юмнууд яг тэндээс хэлсэн байхгүй. Би тэнд төгжигдэж эхэлсэн байхгүй. Тэгэл ингийн имслэлгууд тэгэл яг найз маань өнгөрөөл араас нь би өөрөө гимтэл хэдэн сарын эвтэрд ороод нойргүй болоод хэдэн жил нойрны юм уугаал араас нь ажлын маань ч гэсэн асуудал өрнөгдөөл хувийн амьдрал ч гэсэн тухайн үед болж ирсэн үнтэйгээ саллаа. Тэгээд яг нөгөө нэг өвдөлтөндөө ингээ хөвтөж явж байхдаа хүн илүү бүх юм руугаа ахаад өнгөх хэрэг гарч байгаа байхгүй. Тухайн миний эрүүл мэндээс тодорхой хэмжээний хассан ч гэсэн ахаа над руу өнгөх айгүй боломж өгсөн. Тэр шиг ахаал миний одоо юу гэдэг нэг давтамж тэр зүйлүүд дотор уучраа олохгүй болохоор ахаал давтамжтайгаар ирж байгаа байхгүй. Ахаал 24 он. Би тэрнээс хойш яг яаж яах ганцаараа ч өмтчихсэн гэж хэлэв. Ингээл ажил төлөө хийгээл явж байгаа л айгүй гоё явж байгаа. Яг гэрлүүг харангууд нэг юм харанхуу мэдрэмж, хоосон мэдрэмж. Тэгэл хоолоо идэх ч тийм тоодааж биш. Тэгэл нөгөө мэдрэмжээ ингээл дарахын тулд амар хөдөлгөө хийж явна.
айгүй л их ял юм амжуулдаг юм. Л ийм ч спорт байвч тийм ч гадаачгүй дугуйж унана гэдэг. Айгүй их юм. Тэгж бол яг хөө мэдээж л орой болж байгаа юм ч гэлэг орж л дараа шин. Орол яг сүдээ бол нүрээ гоол зогсож явахад яг тэр ганцаардлыг хажууд ирээ зогсчихдог. Нөгөө хоосон мэдрэмж яг ирээл. Тэгж байгаа л яг орлуугаа орол өнгөт хамт тэрэл олгочихсон. Тэгэл нөгөө нэргүүд л ахаал хэл. Гэхдээ энэ ганцаардл яг юм өрлөг өнгөх амар гоё момент өгчихсэн. Би тэгээд нөгөө нэг ганцаарч явж байгаад нөгөө нэг правила руу явахаасаа өмнө шийдчихсэн. Би ер нь бүгдийг самарна гэж бодсон байхгүй. Би нөгөө ганцаардлыг мэдрэхгүй тулд л ингээл тийшээ гүгэл байгаа шүү дээ. Айгүйх юм зугатаад шүү дээ. Тэгжсэн нь би ер нь одоо хөтөл өөрийгөө ганцаардуулъя гэж бодсон. Одоо ер нь энэ нөхрөөс цухдахгүй. Тэгээд иймч дүр хэсгэж амьдрахгүй. Ер нь хийсэн бүх юм эсрэг үзэж эхэлсэн байхгүй. Тэгэл тийшээ явж байгаа шээ тэр энийг байхгүй. Ер нь миний тэр үеийн ганцаардл намайг ерөөс амар олон эмтгэлчихсэн. Тэгэхээр би энэ одоо ганцаардлыг нэг муу зүйл гэж бодож байгаа байхгүй. Та харин өөрөө чинь нэг юм хэлэх гээд байхад чинь болохгүй л анзаарахгүй гүгээд исэн юм шүү. Тэдлүүгээ л ганцаарах үеийн юм биш үү те. Айгу ийм өвдөлттэй ч гэсэн энэ өвдөлт бас нэг гоё өвдөлт гэж байдаг шүү дээ. Дараа нь энэ өвдөлт байгаагүй л болохгүй байсан юм байна да. Тэнгүүт одоо намайг тэр үед гимтчихсэн маанч ажил маань болоогүйч найз маанч ингээд өөрийнхөө дотны нэг үнийг алдсан бүхэн л намайг ямар нэгэн байдлаар өрлөгөө өнгөх нөхцөл байдлуудыг бүрдүүлчихлээсэн байхгүй. Тэгээ би яг хав тэр үед нь жишээ нь цэргийнхаа байгууллагаас гарахтаа ч гэсэн тийм байсан. Манай дараагууд өгчлээ чи одоо уг нь бол гайгүй ажиллаад энэ эндээ байчмаар юм шүү гэсэн санаатай юм ярьж лээсэн. Тэгээ би яг хав эрүүл мэндээр чөлөөлөгчлээсэн л та бэртлээсээ болоод гэхдээ миний дотор бас л ахаад тэр ажлын маань үүсчихсэн зүйл байна. Би энэ амьдралыг нэг утга учиртай байгаад дуусаасаа гэж бодсон. Би тэл өглөө гараад ажилдаа яваал нэрээ юу өөрчлөгдөд яаж яхад би ч нэг ганц би болохоор миний хувьд бол айгүй гоё шийдвэр гарах боломжтой баг. Би өөрөө хол юм ажиллах болно. Эний ч юм. Тэгэнгүүт нь нөгөө нэг далаараа өөрийгөө шийдмээс санагдчихгүй. Би амьдрах өөрийгөө чадамжтай л юм бол энд амьдрах хэрэгтэй. Гэхдээ ингээд таата нөхцөлийг үлээх тусан байхгүй байхгүй тэр. Тэгэл тийшээ шийдэж байгаа үйлдэл маань л нэг. Тэгэхээр энэ ганцаардалтай байгаа хүмүүс харин ч цогтох биш. Тинний цаана юу нуугдж байгаа олоосоо гэж. Яг уу ээж аавын хувьд би одоо жишээ нь манай ээж аав дээр би одоо ингээл 60 гараад явцсан байгаа. 70 руу төхөж явж байгаа хоёр хүнийг ингээл сэтгэл зүг нь ухгаал яах юм бэ хөргий. Үлдсэн цаг хугацааг зүгээр жаргалтаа л байх момент л их байлах гэж боддог. Тэрнээсгүй одоо тэр насны хүмүүс маа дээр ч гэсэн ирдэг би тэгэл нэг тэнд байгаа насны хүмүүсийг ингээл ертөнцийн нэг учрыг олуулах гал өөрийг нь учрыг олуулах гал ухаад байдаг биш аль болох л үнэхээр жаргалтай момент хэмлэх юм дэс тэ та одоо энэ нэг юм ахаал өөрийгөө доторхыг зовоогоо бол яг вэ тэнд дахиад юм нэг олон жил үнэхээр тэр хүсэж исэн босч байгаа бол хамаалал. Гоё л нэг дурсамжтай юм уу тэгэл хөнгөн л амьдрал. Үнэхээр боломжтой байвал. Ялангуяа тэр насны хүнд гэж ухаадах шаардлага заллаа. Тэр манайч ч тийм хүмүүс явдаг. Би аль болох нэг юм хөнгөн дүүрэн мэдрэмж авал. Гэтэ тэр нэг зүйлийг бас андуурчлахгүй ялангуяа залуучууд бид нар. Үнэхээр надад одоо нэг тиймэрхүү зүйлүүд л айгүй хаан зарагддаг л да. Үнэхээр надад дотор муухай ах чинь гоёыг бод, гихээлгийг бод. Тэгвэл одоо ингээд бүх юм сайхан болно. Юу сайхан болоод байгаа болоод байгаа юм уу? Тэгэд нэг өөрийнхөө бодит мэдрэмж өвдөж цухтаал. Тэгэл нэг юм хар юм байгаадах чинь тэрийг ингээд хуурмаг цагаан юм наагуур нь алчуураар бүтээчихэл. Цагаан байна. За цагааныг бодно. Үндэ тэгээд юу өөрчлөгдсөн бэ? Та зүгээр тэрийг хармааргүй санагдсан болохоос ш харах үе яг ингээд дахиад нэг болонгот тэр харагдсан шүү дээ байсан анзаарагдсан шүү дээ. Дахиад нэг ямар чимээгүй байхад би бодит би гарч ирдэг гэдэг шиг чимээгүй болол юм тарих жоох ажиллагаа байлал техник бодлууд багсаад ирэнгүүт дахиад өөрийнхөө хоосон харна шүү дээ. Эсвэл тэнд байгаа өвдөлт нэг харыг харна шүү дээ. Тэгэхээр тэрнтэй зүгтлгүй зүгээр тулаад нөгөө тийгөө олон болоод намайг миний амьдралыг утга учир болгочихгүйс юм л учраа олчвол. Гэтэ тэр учраа олоход жоохон зориг хэрэг болно. Заримдаа бидний хадаас та бясалгал дээр би заримдаа хүмүүсийг баг захинж байгаа юм шиг нөхцөлдөд загинж байгаа гэхээс илүү жоохон хатуу хэлхээс өөр. Тэр хадаас та бясалгалыг хийя гэд хүн хүрээд зориод ирцэн байна. Гэтэл тэрийг хийя гэд бодсон нэг дотор нэг хүн байгаа л байхгүй юу. Тэг тэрнийхээ төлөө нэг алхам хийлдэ ягаа яагаад байгаа. Гэхдээ айц байгаа штэ дандаа л байсан штэ. Бүхэл зүйлийн ажил дандаа айц байсан штэ. Тэг тэрүүгээр туулал та. Тэгвэл чи яг чи ийшээ ирсэн. Гэхдээ чи ийшээ ирчээд яг зогсоод ирэхээр нөгөө нэг ийшээ ирэхийг шийдвэр гаргасан хүний хайчиж байгаа юм уу? Гэтэл энэ шийдвэрийг одоо юу гэдгийг энэ хайдгийг чи энэ олон жил хийцэн штэ би. Ядаж өөрийнхөө төлөө өөрийгөө зэлдэхгүйгээр нэг үнэн удаа нэг удаа байл та. Чи чадахгүй гараад нэг удаа байчаач тий. Өвдөж байгаа бол нэг удаагаар өвдөж байгаагаар байчаач тий. Юу хэцүү байгаа юм. Үнэхээр хэцүү байдаг байхгүй гэтэл. Гэхдээ заримдаа нэр үнэхээр тийм
ийм ч юм зөв, тийм ч юм буруу гэж яхаа тэр зөв бурууга өөрөө унаад бүдрээд босоогүйгээд ололдоо. Яагаад энийг хэлж байгаа зүг гэд бодоод яг ингэж амьдраад байгаа юм бэ. Би л бод. Миний хамгийн том байсан би өөрөө гэдэг шиг. Хамгийн сайн зүйл би ерөөс ич хэдийн зүйл байна гэж миний дотор л байгаа байхгүй. Унших ёстой ном бол миний хамгийн дотор байгаа ном байгаа байхгүй. Тэрнээс тийм мэдхгүй энэ миний бодол шүү дээ. Бид тэр хүмүүсийг буруу ямар нэгэн өөрөөр харж байгаа хүмүүсийг бодох. Угаасаа хүн бүхэн өөрийнхөө ертөнцөөр л амьдарч байгаа. Тэгэл дуусна. Гэхдээ энэ амьдралын цаг хугацаа угаасаа нэг юм хугацаатай байна. Энэ хугацааг юунд өнгөрөөж яаж өнгөрөхийг нэг хариу нь очоод нэг газар цэг тавигдана. Одоо үхтэй харамсахгүй үхэх юмсан л гэж бодож. Харамсан юм байвал тэр нь бага багсаа нэг. Дээрээс нь амьд байхдаа үхчихгүй юмсан л гэж бодож. Миний хувьд бол нөгөө нэг бид нар амьд организм сэтгэл зүрэхтэй ухамсартай амьт юм байна гэж бодъё л та. Ямар сэтгэл хөдлөл мэдрэмжийг ойлж чадахгүй, инээж чадахгүй энэ тэгвэл амьд үхтэл шүү дээ яг үнэндээ. Тийм байснаас инээдэг уйлдаг байгаад амьдаа мэдрэх хэрэгтэй шүү дээ. Энэ чинь л амьдрал шүү дээ. Үгүйтэд яах юм амьдрал гэдэг зүйл яг юм жаргал зовлон гээл бүхэл баяр гоног гээл хосолж байгангууд нь л жаргалын мэдрэмгүүтэл жоохон зовх гээд ирэнгүүтээ би зовмоор байна гэж гүгээл тэл яг үндэ тэр нь бүр илүү зовоогоол. Угаасаа юм байгалийн цаг агаар ингээл бородоо нартаа сарлагтай айгуу гоё бас нарлаг өдөр байна. Тэ гоё чихтэй борооч байж болчихин. Тэгэл энэ байгаль тэр бүгд л хэвийн үзэгдэл шүү дээ. Яагаад энийг нэг нь гоё нэг нь муухай гэж байгаа. Та тэнд үнэхээр бороонд баймаар байвал ядаж тэгээ дараад идэм бол дулаал хувцлаач дээ. Тэгээд дулаан хувцлахтаа юмд нь хайгаад байгаа. Дарахгүй юм шиг зогссны оронд л тийм дээ шүү. Одоо яг битүүрийн яриаг сонсож байгаа хүмүүс зовлонтой нүүр тулгарчлаа гэж өөрөө зүгээр бодож байгаа юм бол энэ яриа илүү гүн тусаад ингээд ойлголтуудыг чухал ойлголтуудыг авч байгаа гэж бодож байна. Эсвэргээрээ нэг амьдралдаа бас илүү нэг зовлонтой нүүр тулгараагүй хэрнээ санамсаргүй тохиолдлоор энэ яриаг сонсож байгаа хүн бол одоо нэг ийм асуулт төрхөл ах л та. Ер нь хүмүүс та л одоо асар том хагцлууд бас нэг зовлонгийн том зүйлүүдтэй нүүр тулаад тэрийг ингээд даван туулаад эргээд одоо энд сууж явах яг энэ миний удаас хараа сууж байгаа бочраал гэдэг юм байна. Эргээд ингээд харахад бол даван тулцсан тэр зүйлээ ингээд хэрэг харахад бол өнөөдрийн намайг одоо бүтээхэд том тэр далай руу шидэх том алхам хийхэд бол тусалсан юм байна гэж ингээд хэлж штэ. Тэнгүүд зарим хүмүүст ийм асуулт гарч магадгүй. Ер нь тэгэхээр заавал хүн зовж ийж заавал ийм хүнд тохиолдлыг өөр дээрээ амарч ийж энэ тань шиг ингээд том амьдралын утга учирын талаар над зохицохын ойлголтыг ер нь авах юм уу? Зовхгүйгээр энийг ер нь ойлгочих болдгоо юм уу гэл ингээл асуулт бас өөр төрлийн хүмүүст бас өөр нөхцөл байдалд байгаа хүмүүст бас гарч магадгүй юм. Байж болох хаа би мэдэхгүй байна. Гэхдээ одоо жишээ нь өөрөөсөө л ажиглаж байнаас олоод харж илээ л да. Бид нэр хаана эрүүл мэнд гэдэг зүйлийг ойлгоод байна. Өвдсөн байна. Тэгэхээр яг тэр байхгүй болоход л ялж байгаа байхгүй юу? Тэнгүүд хаана хин 50 байхыг хүсээд байна. 50 байхгүй байгаа хүнд л 50 байхыг илүү хүсгэж байгаа шүү. Тэрний үн цэнийг олж байгаа шүү. Тэнгүүд бид нар ийм зарим талаараа энийг ингэж туулж ийж эдсэр мэдэрч ийж илүү ухамсартай ойлгож авч чаддаг юм байна л гэж би харж байна. Гэхдээ тийхгүйгээр очиж болох ойлголтууд байна шүү дээ. Энэ яг бяцлаглууд байгаа байхгүй юу? Одоо бид нар угаасаа амьдралын тэр нөхцөл байдлуудаар туулагдана. Цухтах аргагүй. Хинч цухтах боломжгүй. Одоо нөгөө яг сайн нийлж байгаа шиг бидний амьдралын салхи шуурга нармаар гэж хослол явна гэсэн үг. Тэрнээс өмнө та өөрийгөө төвийг олоод ингэчих юм бол энэ салхи шуурган дээр зовхгүйгээр амьдарч болох юм байна. Зовхгүй гэдэг өвдөхгүй гэдэг хоёр ондоо байхгүй. Би өвдөн угаасаа өвдөн. Тийм зовхгүй юм байна. Одоо жишээ нь ингээл хоёр хүн гараал гүйж яа л гэж бодъё л та. Нэг нь огт гүйхийг хүсээгүй, нэг нь гүйхийг хүсэж байгаа. Одоо марафон болчихсон тийм. Тэгэд энэ хоёр бие физиологийн хувьд нас масны хувьд ер нь л тэр бие мах байдаг яг ижил хүмүүсээ л гэж бодъё чадвар. Нэг нь гүйхийг хүсээгүй хүн тэнд гүүнгээ зовоод байгаа байхгүй. Би гүүмээргүй шүү дээ. Яа амар шаналлтаа тэр 10 км-ийг туулах байхгүй. Нэг нь гүйхийг хүссэн хүн тэнд өвдөжсэн ч тэрийг суцчихсэн ч амьсгаажсэн тэрийг мэдрэнгээ цаашаа явж байгаа байхгүй туулж байгаа. Гэтэл амьдрал яг ийм зүйл байгаа байхгүй. Та тэрийг хүсэхгүй байлаа гэх тэрүүгээр явна. Тэрнээсээ өмнө ухамсартай хүмүүс бяцлал гэдэг юмнуудыг биеэрээ дамжиж юм уу ямар ч арга байж болно. Би ер нь аль ч зүйлийг тэгж буруу зүг гэж боддог. Зөв хэрэгтэй үед айл нь хэмжээгээр л хэрэгтэй байх хэрэгтэй. Тэнцвэр нь л олдож байвал. Тэгээ тэрийг хийж байгаа шалтгаан тэр нөхцөл байдал дээр л унахгүй байх гэж л хийж байгаа шүү дээ. Одоо бид нар тэгээд зовхгоо бяцлал хийгээд байгаа юм уу? Үгүй шүү дээ. Заншаа жаргалтаа л байх гэж хийгээд шүү дээ. Тэгээд энэ нэг зовлонгоос л нэг ухаарад байгаа юм уу? Ухамсаргүй байсан болохоор л тэгээд шүү дээ.
Тэгээд тэр бүхнийг одоо юу гэдгийг бас нэг зүйл байна. Ингээд хараач миний хажуу дандаа бясалгал амьдрал байсан шүү дээ. Би учраа олж болох л байсан. Би тэрийг анзаарахгүй байхгүй. Хаана анзаараад байгаа юм. Яг тэнд унах тал анзаараад байгаа байхгүй. Тэгэхээр би лав тийм хүн биш юм байна. Би яг нэг биеэр эдсэрээ мэдэрчээж явд юм. Одоо заримдаа ч гэсэн тийм байна шүү дээ. Бясалгалын тухай ном уншдаггүй би бүр албаар. Тэрний тухай бичсэн юм миний дотор байгаа юм байна. Яг тэр тэрийг бичсэн хүн яг тэр тодорхой олоод бичсэн байхгүй. Тэгэд энэ хүмүүсийн нэг одоо юу гэдэг нэг цөм байгаа байхгүй. Бүгд л очиж байгаа нэг цөм байгаа байхгүй. Нэгдмэл. Тэгээ тийш очиж байгаа хүмүүс яг өөр өөр өнцгийн өөр ярьж байгаа чинь нэг л юмны тухай яриад байна. Тэгвэл миний тэр дотор бас л тэр маань байгаа л байхгүй. Тэгээ би тийшээ нөө унж бүдрээ босонгоо тийш очмоор байгаа юм байхгүй таньж мэдээд. Тэгэхээр илүү тэрийг уншихаас илүү нөгөө нэг яг ингээд туулж явах айгуу тийм сонирхолтой хүн. Магадгүй би туулангууд би нэг өөрийг харна гэж өөрийгөө хэлэхгүй байна. Гэхдээ эн чинь миний туулах хэрэгтэй шин. Тэгэхгүй би одоо ингээд сансар тийм байд юм байд ингээд үгүй тийм гэж сонссон. Гэтэ чи очиж үзег бол яг тэр мэдрэхгүй шүү дээ. Тэгээ би очиж үзчихэж тэрийгээ тийм гэж ярмаар биш шүү дээ. Тэгээд чинь бас анхны аягүй гоё шүү дээ. Тэгэхгүй одоо ингээд бид нар нэг тэр байгалийн гоё зүрхэл ингээд тогтц могтцыг хараад байна. Аягүй гоё мэдэрч чинь. Гэтэ хажууд нь очиод үзэх нэг өөр шүү дээ. Аягүй гоё мэдрэмж шүү дээ. Бас тий. Тэрийгээ би тэр зургийг харахаас өмнө очиж мэдэрмээр шүү дээ. Яг уу зурагтаа ярьчлаа жоохон тийм бас аягүй гоё наадахгүй. Гэтэ яг ингэж туулж очих нь илүү миний хувьд бол аягүй гоё гэж боддог. Тэгээд нөгөө нэг алдаа байсан ч гэсэн тэрийг алдмаар биш үү. Яг үнэндээ тэр алдаа байж би яах учраа олно шүү дээ. Тэр бүгдийг ингээд нэг юм үйлдэлгүй байх чинь айгүй бас нэг дутагдaltaа санагдаад тийм миний хувьд шүү дээ. Тэгээд амьдралаа ингээд бүх юм оптимал ажиллаа ингээл энэ ихтэй миний хувьд би хүмүүсийн тийм хий гэж байгаа юм шиг ингээд нэг дуусчих гэж бодъё. Бүх юм идеал байсан юм шиг. Яг ингээл. Гэхдээ тэнд би нэг унж үзэнгээ нэг унаад босоод үзвэл энэ амьдрал айгүй утга учиртай сонирхолтой санагдаж байгаа юм надад бас. Яг хоо хэдэн жилийн өмнөх бачгалаас уусан бол юу гэж тэгжээд ингэж магадгүй. Тэгээ би одоо бид нар бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй болно. Бидний одоо амьдарч байгаа бүх ертөнцийн хувьсан өөрчлөгдөж байгаа юм байна. Та бас өөрийгөө хувьсан өөрчлөгдөж байгаа харах хэрэгтэй. Тэгээд хувьсан өөрчлөгдөж байгаа энэ шин чанарыг үгүйсгэж болохгүй юм байна. Найзыгаач тэр ойрдныхоогаач тэр чи юм биш дээ гэдэг болохгүй шин. Яг тэр таач хүсэж байгаа тэр ч хүсэж байгаа дэлхийн ертөнд бүгд хүсэж байгаа. Тэгэхээр хувьсах чанар дээр бас хамт баймаар гэсэн үг байхгүй. Тэгээ нөгөө нэг альч одоо нэг бид нэг правило дээр бас нэг хийдэг зүйл байхгүй. Та амар гоё шийдэмгийн шийдвэр гаргаж чаддаг шийдэлтэй хүн байх хэрэгтэй. Тийм үе амьдрал хэрэг болно. Тэнгүүд бүх зүйл дээр нэг сайхан тавиал дүрсгий гэсгээд ингээл үлдэлгөөнгөө байгаад ч болохгүй. Тэнгүүд хүмүүсээ харж энэ ямар төлөвтэй хүн юм. Энэ илүү зөөлөн хүн байгаад байна. Шийдвэргүй хүн байгаад байна. Бусдын ясаар юм байна гэдэг ч юм. Тэгвэл бид нэр тухайн хүнд нөгөө өнцгийг харуулах гэж ажиллаж байгаа гэсэн. Та ийм шийдвэр гаргаж сураач. Би даагач. Би даа сонголт хийгээч. Би даа шийдвэр гаргаач. Хариуцлага үүсвэл би даагаад үрээч. Гэдэг ч юм уу. Тэгвэл эсрэгээр ингээд дандаа файт хийдэг хүмүүс байж болно. Тэмцэл өөртөө усах гал. Тэгэх юм бол жоохон тогтун байгаа чи. Энэ бүгд чинь энэ чадварууд чинь танд аль аль нь хослмол байх хэрэгтэй шүү дээ. Тэгхгүйгээр ингээд би л юм ингээд өөрчлөгдөхгүй байж болохгүй шүү дээ. Тэгэхээр бүх зүйл өөрчлөгдөж байгаа чинь таа дунд нь өөрчлөгдөхгүй явах гэж болохгүй шүү дээ. Гэхдээ яг хуу та нэг зүйлийг харж байна. Нөгөө нэг олон дүр төрхөд рүү очихгүй энэ цөмөл буюу өөрийнхөө нөгөө би яг хуу энэ бүгдийг одоо ухамсарч гэж хэлэх юм уу? Яг сайн мэдэхгүй би. Гэхдээ нэг зүйл байгаад байдаг. Бүх зүйлийг юм ажиллаж байгаа, анзаарч байгаа нэг хүн байгаад байгаа юм байна. Тэрнтэйг л ойрхон байгаа гэж хэлж байна. Сүүлийн хариулт дээр нь баг нөгөө битэрийн энэ ярианы гол баг мессежийг базаад айгуугаа өгчлөөдөө. Яг би нөгөө ухаал асуугаад байсан. Тэр цааш нөгөө шалтгаан нь болохоор өөрийнхөө тэр ухамсарлын төвшинлүүгээ хүн дөхөж очих гэдэг айгүй чухал. Тэр ойлголтыг бол одоо яг бие махбодоор нь дамжуулаад танай студ болно. Одоо таны зааварчилгаа, танай багш нарын зааварчилгаа дор өгнө гэдэг нь өөрөө яг тэр хүмүүсийн асуугаад байгаа сонирхоод байгаа хариултыг би өгчлөө гэж бодож байна. Яагаад тэгэхээр одоо зарим хүмүүс бол ийм байгаа шүү дээ. Жишээ нь хүн болгон таарсан томьёо гэж байхгүй гэдэг шиг тий. Тэгэхээр хүн болгон зүгээр ингээд алдартай амжилттай яваа нэг үлгэр жишээ олонний танил үлгэр жишээ авах хүн амьдралын тэнцвэр чухал шүү гэд хэлэх чинь амархан тий. Амар. Та тэнцвэртэй л амьдраарай гээл тий. Тэнгүү таны хэлж байгаа шиг зарим уу айгүй тийм тэмцэгч
юм л гарвал тэмцэж гэдэл үзэхгүй би бууж өгөхгүй гэдэг хаа зарим хүн айгүй төрлөхөөсөө тогтсон хүн байж болно. Нөгөө таны хэлж байгаа шиг энийг баланслах хэрэгтэй гэдэг шүү. Чи та ийм л учраас ийм бай биш энийг ингээ баланслна гэдэг ингэнгүүт тэр би яг ямар хүн юм бэ гэдгээ таньж мэдэхгүйгээр яг тэр ухамсарын төвшөндөө тэр олон тэр багуудаа хуулж явж байгаа цаад тэр жинхэнэ үнтэйгээ тулаад би чинь яг ийм үед ингэдэг нөхөр юм байна, тэгдэг юм байна гэдгийг ухамсарл зөвөөрөө таньж мэдээд зөвөөрөө ухамсарлчвал яг нөгөө зөв өөр тохирсон баланс руу очих юм байна л гэдэг хариултыг би ер нь ойлголоо гэж бодож байна. Тэгэл амьдралаа яг гоё баланслаад чимээл те. Тэгэл хүмүүсийн яриад байгаа шиг аль болох баг зовъё. Тэгэд их жаргая гэдэг рүү л очиж гин гэж би ойлгож штэ зөв ойлголоо. Таны сүүлийн хариулт. Бид нөгөө нэг зовхтой зүгээр өвдөхдөө зовхгүйгээр өвдөж сураал гэж хэлж байгаа. Угаасаа та өвднө. Тэгээ энэгээр цухтахгүйгээр туулаад амьдарч байгаа л гэж хэлж байгаа. Одоо бид нар ер нь энэ олон жилүүдийн амьдралд ер нь л итгэжил сурахтай биш шүү дээ. Бүх нөхцөл байдал ч итгэх, өөртөө ч итгэх, бусдад ч итгэх, бусдыг ч хайрлах. Тэгэл энэ бүгдэд л сурах гал тэгээ тэр нь болохгүй болонгод эсрэгт нь ууралж үзээл нөгөө тийг өөрийнхөө болгож хуурах гал айгүй олон тэмцэлтэй дундаа шиг байна. Гэхдээ бас нэг зүйлийг ойлгох. Одоо би жишээ нь өөрийнхөө энэ миний бодол шүү дээ. Ахаад бас хэлж байгаа. Одоодоо орш гэдгийг бас жоохон сонин санагддаг. Яг би одоодоо оршно. Гэхдээ би заримдаа энэ цаг хугацаанд нэгдмэл юм байна гэж ойлгож хардаг. Би одоо яг энэ сууж байхдаа өнгөрсний тухай яриад өнгөрснийг бодож шүү дээ. Тэгвэл бид өөрийнхөө мэдрэмжийг авч байгаа шүү дээ. Тэгэд өнгөрсний харж исэн бүх нөхцөл байдлыг миний харах үнцгийг тогтоогоод өнгөрсний туршлагуудыг би одоо ертөнцийг харж байгаа шүү дээ. Тэгээ одоо ертөнцөөс харж байгаа явж байгаа зүйлийнхаа чигийг ирээдүй гэж харж байгаа шүү дээ. Гэтэл энэ гурван зүйл хаана очиод огтлцоод байгаа юм над дотор огтлцоод байгаа байхгүй юу? Бид нар яг материтай ингээд бие махбодын хувьд энд яг амьдарч иж болж байна. Тэгээ яг нөгөө яг энэ бие маань юу мэдэрч байгааг яг тэр 5 метр хүүгээрээ ч юм уу тэрийг ингээд анзаараад ирвэл одоо ертөнц рүү одоо цаг руу очиж болох байх. Гэхдээ бидний тарих угаасаа тийшээ бич бүх гурван хэмжээст амьдарч чадаад байгаа байхгүй. Тэгээ энэ гурвыг нэгдмэл болгомоор санагдав. Энэ гурав ерөөсөө хуваагдмал биш юм байна гэж хайс боддог. Тэгээ энэ гурвуулынх нь төгөлдржөө утгад ороод өнгөрсөн одоо тэр үед ихгүй яах та гэсэн зүйлүүдгөө. Тэгээ энэ зүйл ингээд ингэсэн болохоор би юм болцсон гэж өөрийгөө буруутгахгүй боيو. Тэр өнгөрсөндөө ноцолтгоо болоод ирээд тэр зүйл ингээд туулагдаа цэг тавигдах та одоо зүйл өнгөрнж байгаа зүйлийг утга төгөлдржүүлээд одоо утга төгөлдрчөөд ирэхээр ирээдүй зөв зам шиг санагдаад ингээд энэ гурав яг ингээд нэг цэгт огтлцож байгаа байхгүй. Тэгхгүйгээр ингээд гурвал ингээд салангад авч үзэнгүүт нэг юм миний нэг юм 50 байх зөв зам явж байгаа зөв дуулаад дууссан гэсэн юм нэг юм 100% багцлагдсан зүйл болохгүй юм шиг надад санагдав. Тэгэхээр бид нэр ер нь биоорганизмын хувьд одоо оршиж болж байна. Ухамсарын хувьд бол 3 ертөнцид оршиж 3 одоо цагийн хэмжээст оршиж байгаа юм. Энийг нэгдмэл болох үед л хүн 50 болд юм байна. Одоо би одоо өнгөрсөнтэйгээ ноцолтоо болчихж байна. Эндээ дуулаад өнгөрцөн тэндээс зүгээр ойлгох юм ойлгож байна. Одоо цаг юу болж байгааг харж байна. Энэ над болж би ирээдүй рүү явж байгаа зүгээр харж байна. Тэгээд энэ 3 яг ингээд нэг цэг аль аль нь утга нэг хоорондоо нийлээд лого шиг угсрахтаа л би 50 байж чадж байгаа юм байна гэсэн. Нэг зэг дээр. Дээрээс нь одоо сая ахаал нөгөө ярьж ирсэн шүү дээ. Бид нэр аз жаргалтай жаргалгүй гэл. Зүгээр л амьдэрцгаая л да. Яг яаж чадгаа юм бэ? Тэгэл өвдгөр бол өвдөөл юм дээ. Одоо би ч гэсэн шаналтай гэвэл тийм шүү дээ. Тэрнээс зүгээр цухтгаал болсон л хүн байгаа байхгүй. Тэгэл мэдрэл намайг хүн гомдоо зөвл гомдоол. Тэгээд авыг гомдож байгаа юм байна л гэдэг анзаарч шүү дээ. Эсвэл гандаагүй юм шиг заа. Эсвэл нөгөө нөхрийгөө өөрчлөх гэж үзэл. Ягаад гэхээр бид нар өөрийгөө ухаад ирэнгүүт би бас ингээд лого шиг тоглоом шиг ингэж явсаар байгаа нэг юм хүн бүтцэн байгаа байхгүй. Тэгээ тэр хүн ч гэсэн ингэж явсаар байгаа юм болоо бүтчихэж байгаа байхгүй. Тэгээ энэ айгүй олон хувилбартай байж болж байна. Тэгээ тэр хүн яг нэг юм цэгүүд дээр очиж ижил нэг юм олон хувилбартайг харах юм байна. Тэгээ би бас өөрөө өмнө харж байсан юм чинь нэг л АБ гэсэн хоёр хувилбар юм байна гэдэг шиг юм. Зүг буруу. Тэнгүүд энэ зүг буруу ч юм бүр айгүй юм баригдмал биш. Дээрээс нь ахаад нөгөө нэг би өөрийнхөө гачин мухайг хараад ирж штэ. Би амар гачин мухай бүр заваан байж болж чадчих байгаа байхгүй. Тэгвэл торж яагаад бас тэгж байж болохгүй байна. Чи өөрөө тийм штэ. Би тийм штэ. Тэгэд дорж бас тэрийгэ таньчвал хин нэгэнд бас заваа юм хийх хүсдэг юм. Одоо ингээл бүгд нөгөө маск хулагдаад ирэнгүүт бид нэр хамгийн сүүлдээ нөгөө нэг цэг нь яг тэр хайр байгаа байхгүй. Хайр хэнийг ч гомдохыг хүсдэг байхгүй. Тэгэл нөгөө нэг ямар нэг юмнууд орж ирэл гомдсон ч хайр ахаад нэг сонин зүйл нь гомдсон ч ахаад ингээд илаашрагдаад ахаад ингээд хайрлах тийм
боломжтой зүйл аваад байгаа байхгүй. Гэтэ яг би ахаал тэрийг алдчихсан шүү дээ. Ингээ гоё гараад явж байгаа л. Тэгэл нөгөө буцаал өрлөг өнгөхтэй болоод энэ ингээл бас л нэг л амьдралын момент шүү дээ. Энэ бүгдийг туулаад бас амьдрч үзчихлээ байгаа хүний нэг. Та дөрөв нөгөө өвдөхгүйгээр зовё гэсэн үү тий? Зовхгүйгээр өвдөө. Тийм тий. Зовхгүйгээр өвдөө гэдэг маш сонин тийм философи санагдаж байна. Зовхгүйгээр өвдөө гэдэг. Яа битүүрээ одоо бараг цаг 20 минут болцсон байна. Тэгээд ерөнхийдөө дуусах тал руу ингээд орё. Хайраар эхэлсэн яриа бол та яг би нөгөө илүү амьдралын баланс гэдэг ингээд яарсан чи айгүй та зүгрэн чиглүүлээд ерөөсөө л нөгөө ярианы ихэнд явсан сэдв рүүгээ эргээд очиод хоёлаа төгсгөлөө хийж шиг нэрэл хайр тий. Өөрөөсөө хайгаад байгаа юм нь хайр. Итгэл гэдэг бас гоё үгийг та нэмчлээ. Хайр итгэл гэдэг. Тэгэхээр миний хувьд нөгөө асууж чадаагүй ч юм уу. Таарна энэ талаас нь асуусан бол би бас нэмээд нэг ойлголт өгчих байсан юм да гэдэг үлдээсэн зүйлээ байвал ярианыхаа төгсгөлийг танд үлдээгээд тэгээд энэ удаагийн дугаараа өндөрлөё. За ер нь бидэд бүгд л нэг удаа амьдарч штэ хин хинийга багч гэвдэ би ч гэсэн нэг зүгээр нэг алхмын зарим нэг хүний өмнө хувьд өмнө явж зарим нэг хүний өмнө ард явж гинэ гэдэг ч юм зарим нэг хүнээ зэрэгцээ талхаж гинэ гэдэг. Тэгэл нэг өмнө харсан зүгээр өнцгөөл нэг хүн харуулах гал явж байгаа хүн байхгүй нэг багш гэж өөрийгөө боддог ч. Тэгэл бас л өөрийн гэсэн алдаа оногтой л амьдрал явж байгаа хүмүүс. Гэтэ бидэд яг л тэндээ нэг унахтаа унаал бүдрэхтэй бүдрээл тэгэл нөгөө энийгээ боддоор нүүр дээрээ хүлээж аваад цухталгүй нүүр тулаад тэгэл нэг би нэг юм одоо нөгөө хадаас тавцлалт дээр ч гэсэн тэгдэг байхгүй тухайн хүний эрүүл мэнд дээр ингээд асуудал үүсгээд өнгөд нөгөө өөрийнх нь сэтгэл зүй дээр амар жижигхэн зүйл байсан юм нь бүр өөрт нь амар том болж мэдрэгдсэн байснаагаа анзаардаг байхгүй энэ чинь их тийм чухал зүйл шүү дээ би одоо яг л эрүүл болчихвол болоо доо гэдэг бодол шиг зүйл байгаа байхгүй бараг удлаа ярд өнөчүүдийн доржин хэлж байгаа үгэнд л гомдол амьдрал нь сүрэх гэж байгаа юмданд очсон байгаа байхгүй тэгвэл хин асуудал байгаа үгүй доржод биш ганц үгэн дээр л асуудал үүсэж байгаа тэр л өөр шүү дээ тэр шиг л ингээд энэ бүгдийнхээ учрыг зүгээр унж өдрөнгөө өөрсдөө олоод амьдрцгаагаа л үзье л та цаашаа гэхдээ нэг амьдрахтаа нөгөө энэ хайр гэдгийг цөм болгоод явчих юм бол бид нэр би одоо зүгээр явж байгаа хажуудалтай байгаа хүнийг мухаач харж чаддаг юм байна тэгээ бид нар яг энэ хүн чинь би над шиг хүн юм байна гэхдээ бид нар нэгдмэл болж өөртөө байхгүй тийм нэгдмэл гэдгийг ойлгочих юм бол за бусад асуудлууд нэрээ ингээд нэг цаанаасаа давагдаад нэг тийм ахар шахар шиг зүйл болоод төвөрчих байх гэж бодсон. Тэгээд ер нь амьдрал гэдэг өөрөө амар том багш байгаа байхгүй. Тэрэн дээрээс юу өгдөж чинь юу ойлгож чинь гэдэг л нэг жоохон харьцаа зурчвал юу нөгөө нэг энэ тийм багш дээр очих тийм ээ. Тэг ингээ хамгийн зөвийн амлт хаана уу баг байгальд байгаа байхгүй. Тэгэл хаана хамгийн бясалгаж болохгүй газар байгаа байгаль ч юм уу. Тэгэхээр жоохон байгальтайгаар байгаа л амьдрдгаараа амьдрцгаагаа л тэндээс олж байгаа ойлгож байгаа юмаа өөрсдийнхөө туршлагаараа ойлгож мэдээл өөрсдөө ойлгохгүй бол бас энийг ойлгосон дээр очдог ч юм уу би мэдэхгүй. Ямар ч гэсэн тэгэл амьдрцгаая тий. Заримдаа ч угаасаа өөрөө багш бол хамгийн доторх багш байгаа л байх ер нь. Ялангуяа миний ажилтдаг чиглэл дээр бол хамгийн том багш өөрөө дотор нь байгаа. За тэгээд энэ ярилцлаганд бас өөрсөн танаа хамт болонд баярлалаа. Би одоо бас нэг тийм амар мундаг хүн биш дээ гэж бодож байсан. Тэгээд яг мундаг байх гэж бас хичээхгүй. Зөв бодит өөр дээр юм байгаа юм аа л ярьлаа. Ер нь тэгээд таны яриаг сонсоод бас хүлээн зөвшөөрөх гэдэг бас их чухал ойлголт байгаа шүү. Өвдсөн ч хүн за би өвдмөөргүй байна. Өвдчихвэл би өвдмөөргүй байна гэх тэрнтэйгээ тэмцэх нь бол байхын нэр баг. Гэхдээ тэмцэх тусмаа хүн бас зовдөг тийм. Яаж хүлээн зөвшөөрч чадахгүй учраас би яагаад л өвдөө. Би өвдмөөргүй байж тэгээд л тэмцээд эхлэхээр нөгөө би энэ дээр онцлогдсон оншоос хэд дахин илүү өвдөлтэй сэтгэл зүйтэй мэдрээд байгаа юм шиг санагддаг. Тэгээд хүлээн зөвшөөрөхчүүл таны хэлээд байгаа шиг заах те тэгээд амьдралд нэг ирсэн сорилтол юм байгаа үз энэ өвдөлтэй тэгэл амьдрий да энэ дээрс нь ойлгох нэг юм ойлгуулах гэдэл байгаа юм байлгүй дээ тэгээд тэрийг ойлгоод л цааш амьдрий да гэдэг ингээд ботчоор их хөнгөрдөг дөө саяны дээр бас ярьж байгаа шиг би дэ хүлээн зөвшөөрч чадахгүй л зүгээр сайхан тэмцэлчээсэ гэж боддог шүү дээ үгүй айгүй хэлэхэд амархан би хүлээн зөвшөөрмөөргүй байгаа юм аа л тэмцэж чадахгүй ба шүү дээ тийм шүү дээ. Тэгэхээр тэгвэл зөвшөөрч чадахгүй тэгээд тэмцэлж чадахгүй ингэж хоёрын хонд байж байгаа аль нэг нь тултал хийгээл үз. Тэгэл хариун гарч байна. Тэгээд тэрийг хийж чажтэй. Тэгэл 50 байж чадахгүйгээд үгүй нэг сайхан 50 байл гээд.
Би 50 байхыг хүсэхгүй байгаадаа ингээд 50 байхгүй байгаад байгаа юм уу? Хүсч би бүр тэрийг амар хүсэж байгаа шүү дээ. Тэгвэл 50 бос байгаад байгаа зүйллүүгээл очил доо. Тэнгүүд хүн 50 бос байгаад ирэхээр ингэж явж яваад өөрийгөө сонгоол дахиад бол. Зүгээр тултал явчихдаггүй байхгүй. Энэ хоёр дунд нь ингээд 50 байх руугаа ч оччихдаггүй. Тэгээ 50 бос болгоод байгаа амтгаач нүгдүүлчихдаггүй. Зүгээр нэг тултал явчихвал өөрт нь хариу гараад ирэх байна. Таас та гоё арга зааж өглөөш манаас асууж байна. Наад чи яг амьдрал дээр ашиглаж болохоор юм. Нэрээ хүлэн зөвшөөр хүн хэлэх амархан шүү дээ. Тэг чаддаггүй байхгүй тий. Би одоо ярьж байгаа шиг ингэх чинь бас хэцүү. Амаргүй. Тэгвэл таны хэлж байгаа шиг тэгвэл тултал нь тэмцээд одоо л яг таны хэлээд байгааг ойлголоо. Тултал нь тэмцэж яваад нөхөр ариунаар ялагдчихулна шүү дээ. Тэгвэл өстой жинхэнэ үнэнчээр нэрэл хүлээн зөвшөөрч чаддгийм байлаа шүү гэж хэлэх гээд байна шүү дээ тий. Яг үццэн учраас. Тэгээд тэрэн дээр нөгөө юмыг өөрчлөх гэж тэмцэл болох гээд байгаа. Тийм хүлээн зөвшөөрөд байгаа биш. За би энтэй тэмцэлцээр байгаад өөрийгөө л зовоох юм байна. Өөрийгөө хайрлая гэдгээ сонгохдоо тэр зүйлтэй ноцтолгоо боллоо гэдэг маань нөгөө өнцгөөсөө бас л хүлээн зөвшөөрөл мөн л байгаа. Тийм байна. Яг хоёрын хооронд даахар шахар байж байгаа яг нэг рүү тултал нь яваад тэр мэдрэмж аваад хариулт авчих гэж амар гоё арга зааж өглөө шүү. За баярлалаа. Цаг гаргаж бас манад студид хүрэлцэн яриад манайчууд бараг 195 дахь дугаараар та бараг орж байгаа байна. Баярлалаа. За баярлалаа.